байна уу ирэх юмд үзэгчтэй. Ингээд халамцуу яриа нэвтрүүлэг маань инхүү эхлэж байна. Манай өнөөдрийн эрхэм зочин болвоос рэпер Wolfies Юутай байна гоо? За юу байна хаа? Тавлаг сайхан байна. Сайхан үлдэж гинөө. Сайхан үлдэж байна. Тарган үлдэж байна. Тарган үлдэж ин доо чи утгаараа. Тий. За нэвтрүүлгийн урилгыг хүлээж авч хөрөлцөж ирсэн Wolfies-д маш их баярлалаа. Ингээд халамцуу яриа нэвтрүүлгийн уламжлалсаар шууд бэлгээ гардуулна. Манай нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Porsche Alert Zubrovka. За энэ хүү Zubrovka манууд одоо Porsche онгон зэрлэг ойн одоо бизон шилбээр дарж бэлтгэдэг дэлхийд дээрх цорын ганц сархад. За баярлалаа. Хааштай байна. За мөн манай нэвтрүүлэгтээ хамтран ажиллагч ивент тэтгэгч Домчбор 7 хэмж хушны самарт. Энэ болохоор одоо хушны самарнаас одоо гаргаж авдаг Монгол хушны самар, амин дэм биологи. Одоо манай Монгол хушны самарч бол одоо эрүүл мэнд. Тий, амин дэм биологи итгэвч бүр гайхалтай бүтээгдэхүүн гэдэг байгаа шүү дээ, тийм ээ. За ингээд Домчбороо. За Домчбор. За халамцуу яриа нэвтрүүлгийн ивент тэтгэгч хамтран ажиллагч үндэсний манлаа үйлдвэр VitaFit. Манай VitaFit-ийн Vibes брендийг бол сайн мэдж байгаа шүү дээ. Оо чинь. За ингээд VitaFit-ийн гарын бэлгийг. За баярлалаа. За мөн халамцуу яриа нэвтрүүлгийн нэвтрүүлгийн маань ивент тэтгэгч хамтран ажиллагч Чилийн номер 1 Японд борлуулалтаараа тэргүүлдэг Alpaca. Сүүлийн үед нөгөө энэ манай Бабар бит хоёрын энэ Лукако гэдэг нэг Бабуулаа тий. Бабуулаа. Бабар болохоор Валибу гэсэн байхгүй юу? Тий Валибу гэсэн. Тий Валибу. Би болохоор Лукако. Бабуулаа юм билээ шүү дээ. Тэгээд тэгж нэг баахан бичлэг цацагдсан одоо. За баярлалаа. Alpaca-га өгч. Сүүлийн дэмэний ачаа хүндээ. За манай нэвтрүүлгийн хамтран ажиллагч ивент тэтгэгч Shinsegae Med компани маань Condition брендийн энэхүү тарих ходоодны ундаа. Тэгээд энэхүү тарих ходоодны ундаа бол нөгөө ингэж байгаа штэ. Куркума тэ турмерик агуулсан тосны нэгдэл бөгөөд хавдрын эсрэг, өрөвслийн эсрэг, антиоксидант гэсэн 3 үйлдэлтэй тарих болон хоол боловсруулах хэрэгтэд маш сайн гэж байна. Тий. Энд болохоор нөгөө Alert Condition брэнд таны эдгийг хамгаалж хордлого тайлна. За бол би шууд аваад тий. Илгээ хамгаалж байгаарай. Мэддэг те. Мэддэг. За, алуу. За баярлалаа. За сайхан. Кондишнер ууж илгээ хамгаалж яваал тэгээд одоо үз дарахад авъя. За. Алуу. Халамцуу яриа нэвтрүүлгийн эхний раундыг авч нэг сумжаалгаж аваад том болчихжээ. Уудаг альписор уудаг болсон. Ногтж уудаг гэсэн гээд. Ногтж уудаг биш. За баярлалаа. За өөрч оролцуулж байгаад баярлалаа. За тэгдэг байх тий. За авч ойл. Яг тийм байна те. Эмийн уран бол бөө мэт байгааз. Тийм байна. Яг нэг тийм байгаль байна те. Тийм байгааз. Тийм байна. Би энд хэрэгтэй нь яг мэдрэгдэж байна. Аршаан бол энэ төр гэж үгүй. Би ингээд тайдыг харахаар ингэж санагдаад байдیں۔ Ингээд үсийн барьж үзмээ санагдаал, шивээсийн нэг сонжмоор санагдаал. Ягаад ч юм нэг тийм гоё юм үзмэр шиг санагдаад байдгийг. Энэ их бол тэгтээ бас их хүч хөдөлмөр баха. Одоо жишээ нь үсийг ийм байлгана гэдэг бол их арчилгаа шаарддаг байна. Тийм энэ чинь тэгээд бас золиос өвдөлт цаг хугацаа зөндөл юм байгаа л та. Одоо хэдэн жил ингэж явж байгаа? Би чинь үсээ их огцом янз болгодог, өөрчилдөг. Тэгээд эн чинь байж байгаа л нэг толгой молгой өвдөд ирэхлээр нь хосчтэй. Тэгэхгүй бол задлна гэж байхгүй шүү дээ. Бүгдийг ширэлдүүлээ явчихдаг болохоор.
Тий. Угааж арчлагаж байгаа хэцүү бах тий. Гайгүй бас. Тэгээд хүмүүс бас асуугаал хэдин чи толгоогоо угаадгүй гэлээ. Толгоогоо угааж байгаа. Тэгээд ялгаагүй. Гэтэ арчилгаа бас ихээ их. Тий. Саунд сууж байгаад би ингэдэг байхгүй. Саунд сууж байгаад ингэ шивэс дээр нөхдүүд орж ирэн штий. Гэсэн. Би ингээд ажиглаж байгаа л бүр асуумаар ингэ аман дээр гачирээд идэх. За хэдэн жилийн ажил байна наа ч ингээл асуудаг. Зарим нь бол 10 гэж л байдгийн. Wolf-ыг би бас тийм баха. Яг анх шивэц хэлгээд одоо бараг 10 жил болж байгаа баха. Ааха. Тий. Тэгэл эхний нэг 4-5 жилд нь бол айгүй их шивэс хэлгэсэн баг. Тэгэл сүулдэ нэг жоохон цөөр бол бодож иж хэлэгдэг болсон юм болоо. Эхэндээ бол зүгээр ерөнхийдөө яг хоббир бол найз нар ч гэсэн бүгдээрээ яг шивэс мэс хийдгээл туршилт хийх хүн хэрэг болоо л тэгэл. Би бол жоохон өвдөлтөөс найгаад идэх юм. Одоо манай нэг 113 ч над дээр бас анхныхаа шивэсийг хийжсэн мэт. Тийм үү? Тэгээ шивэс ч юм байсан цаач анх. Тэгээд тэр мэрийг баг яриаг бах те дээр. Биш 113-ыг орсон дугаар дээр тэгээдсэн шүү дээ. Доор нь баахан тим комедиуд яваад байсан шүү дээ. Wolfism гэдэг хэлсэн шүү дээ. Ямар ч үгүй. Яг хөө бид хоёр ойрхон байдаг болохоор хүмүүс тэгж байгаа хэл та. Ойрхон андууд гэж юу? Тий, ер нь бол тий. Зөв. Тий, андууч гэх юм уу? Ах ч гэх юм уу? Яг хэн ах юм? Цаач ах. Цаач надаар ах. Гэтэ яг нас масын нэрчүүл хүмүүст бас болд юм уу? Болдгоо. Цаач надаас жоохон чүчүүд ахах. Тэгээ анх танилцал ахаа гэвсэн. Тий. Ер нь тэгтээ анх танилцсан юу айгуу чухал байдаг. Тэрүүгээрээ л байгаа. Тэрүүгээрээ л явчихдаг тийм хүмүүсүүд бол зүгээр солонгос бол нэг насаар ах байсан ч гэсэн ах юм билээ. Тэгэл анх тэгэл явсан тэрүүгээрээ л байгаа л та. Тий. Ааха. За хоёул бүр ихнээсээ гоё уран бүтээлийн эхлэлийн гараанаас эхлэе л да. Ер нь яагаад рэпер болчих вэ? Бүр ихнээсээ гэх юм бол бас гитар метартай холбогдоод явчих. Тэгэл амьд хөгжимтэй холбогдоод. Тэгэд өсвөр наснаасаа л ахуулаад ер нь бол бүр багасаа 5 6 наснаас ахуулаад яг альтернатив, гранж, рок, метал тиймэрхүү хөгжимд айгуу дуртай байсан. Тэгэл намайг хардаг ах маань ерөнхийдөө тиймэрхүү хөгжим амар сонсдог. Тухайн үед метал. Тэгэл рок хөгжим сонсч өсөөл. Тэгээ явандаа нэг мэдсэн чинь яг хөгжилтэй. Би нэг цагаан сараар тэр ахын да нэг уулзахгүй байж байгаа нэг жоохон өсвөр наснд хүрээл нэг 11 12-т болол амар юм том хувцс өмсөл хипхоп болоод шал өөр болоод арсан чинь тэгэл нөгөө ах чинь нөгөө ч байгаа. Тэгээ нөгөө нэг намайг чи амар гоё ингээд хүмүүжүүлж исэн чи рокоор. Тэгс чи гинт амар өөрчлөгдөд орсон чинь амар муухай харж байгаа байхгүй. Чи яач ба гэв. Чи одоо ямар хогоо сонсож ин даа гэл. Тэгжсэн байдаг. Тэгээд ер нь бол багасаа л хөгжим дуртай хөхтэйсэн. Тэгээ анхныхаа дуу мөг студ орохгүйгээр гэртээ бас ингээл тухайн үед чинь модем залгаж байгаа л интернетээс юм сурж байгаа л гэртээ. Би ч бас интернеттэй л хөхтэйсэн. Юм сураал судлал. Тэгэл өөр хоолой моолог бичиж үзчихсэн янз янзын програмаар. Тэгжэл 15 6 наснаас ахуулаад ерөнхийдөө энэ тентгийн студиэр хэсэл эхэлсэн л дээ. Тэр нөгөө анх эхэлж байхад бол нэг бас нэг жоохон хүмүүст мэддэгдүүлгүйгээр зөвхөн өөрөө өөртөө туршиж үзэж байгаа өөрөө өөртөө хурааж байгаа явсан шүү дээ. Тэгэхээр хүнд мэдгчихгүй гэдгээс жоохон санаа зовдөг байсан уу? Ер нь анхныхаа дуунуудыг цацаад ингээд бас нэг амар клип нэг амар яваагүй байхад миний дуугаас хүмүүсийн тэнд сонсоол явж байхдаа сонирхол өгсөн. Намайг гэж мэдхгүйгээр бас тэнд сонсдог байсан юм уу? Тэмхүү байгаал та. Анх эхэлж байхад тий. Гэрийнхэн яаж хүлээж авах вэ? Гэрийнхэн анх бол тийм дуртай байгаагүй л тий. Тэгэл шивээс хэлгчээл нуугдаал тэгэл дуу муу игээл явна гэхэлэр чи нэг юм бүтэхгүй юм игээд яваад байгаа юм шүү гэл. Тэг яг гэхдээ яванда мөнгө олоод ирэхлээр бас болж гин гэж байна. Ажил болгоод ирж байгаа болохоор ер нь санаа нь айгу тайвширчсан баг. Тэрнээс өмнө болохоор жоохон чи яг юу яваад байна гэл. Дуу үйж ингээл үн ч юм удлаач юм уу тэгэл. Тэгээ гэрийнхэн тэгээд ер нь бол одоо бол ер нь хамгийн сайн дэмжигч нар. Анх эхлэхэд бол яг чи итгэлтэй байна уу ч гэдэг юм уу те. Тэгж их ярилцдаг байсан. Хэдэн хүүхэдтэй айлын хэдцэх юм бэ? 3 хүүхэдтэй айлээ баг нь. Баг нь. Тий. Тэгээ жоохон хамаагүй өгмөгөнд орохгүй цутаачдаг дуу ийж ингээл алгуулчдаг. Тэгэхээр яг нэг дураараа өссөн болохоор гэрийнхэн жоохон санаан зовдөг байсан баг л та. Ер нь айлын багууд нэг тийм юу байдаг те айцгүй байдаг тий. Тэгээ агаад хэлсэн штэ л гэл тий. Анаад хэлсэн штэ л гэл. Одоо дунд нь хийдэг. Тэгэл өссөн айлын баг. Тэгээ би чинь бүр сүулт төрсөн ахаасаа 9 дүү, хичээсээ 10 дүү.
байлгүй шүү дээ. Тэгээ бүс үлдэрсэн. Тэгэл ер нь жоох ирэх гэсэн. Нилийн хожуу гарсан юм. Тэгээ хожуу гарсан. Тэгэл ер нь жоохон айцсгүй л дураараа л өссөн л доо. Хоёлаа нэг таардаг шүү дээ. Би анх чамтаа таардаг чинь 19 он хавцаа байгаа. 19 он хавцаа нөгөө хин хоошгоо цуслан дээр би тэр кино зураг авалтанд аваад чирж ирсэн шүү дээ. Санжин тэр чин бүр юу тэрэлжийн тэмдэглэл үү те? Тэрэлжийн тэмдэглэл үү те? Гүйл тэрэлжийн тийш явсан шиг сан. Үгүй энэ салхитын ишэв лүү. Юу вэ? За нэг тий. Тэгэд би анх чамааг волфизм гэдэг. Тийм би нэг юм үстэй дэлбэрцэн үстээс шүү дээ. Тий. Бас нэг ганц хоёр үг хэлдэг ч үү, яадаг ч үү. Тийм шүү дээ. Тэр жүжигдэг ч үү тий. Очоод дуулах юм болоо ирээж нэг дуулаадаг гээл тэгсэн очсон чинь за чи одоо наатаа ингэж хэлнэ шүү гээл жүжиглээ явцсан шүү дээ. Жүжиглээд гэснээр саяхан бас нэг кино контент гэх юмд нэг юмд оролцож үзсэн. Би ч өмнө зүгээр нэг хальт ороод ингээл гараал юу гэх ингээд ах нарынхаа ч юмнууд дээр ингээ ороо гарчдаг байсан. Тэгээд альбисор баг ерөнхий гол дөрүүдийн нэг мэгэнд нь орж мороод тийм саяхан одоо энэ шинэ жилээр гарах юм шиг байгаа. Юу биш үү? Ичдийн Монголыг гацуухан биш үү? Биш. Яруу продакшн гэдэг. Тэд манай тэр эдийн продакшны бас шинэ жилийн контент commercial тиймэрхүү юм явж байгаа юм лээ. Одоо кино контент гэх юм. Зүгээр яг хамгийн анхалж бичижсэн үгээ ингээд яг одоо ингээд харахаар жоохон ичмэр санагдахгүй гайгүй юу? Гайгүй шүү дээ. Гайгүй ч хамгийн сонин би юу гин нөгөө нэг амар олон намайг ингэж түлхэж өгөх хүмүүстэй байсан. Тэрүүгээрээ би яг үдээд одоо ингээд явж байгаа юм болов уу гэж асууддгийг. Тэгээ яг манай найз нар айгүй сайн найз нартай, аав ээж нар ч гэсэн амар тийм шудраг тийм хүмүүсээс болохоор байгаа болохоор тэгээд үдээ зэрэгтэй явдаг гэж боддог доо. Тэгэл ингээд үг тэгээд үг гэл найз нар бол амар дэмждэг. Гэтэ ерөнхийдөө амар шудраг. Тэгээ чи ингээл болоо юу гэл. Надаас амар их юм нэгдэг те. Ингээл түлхэж өгдөг. Тий. Намайг бүр сайн яваасаа л гэдэг тийм амар хүмүүстэй те. Аав ээж чи ер нь юу гэдэг хүмүүс юм бэ? Аав болохоор улс төрийн жоохон тиймэрхүү юм хийдэг. Тэгээ одоо юу тэтгэвртэй гарцсан байна. Тий. Ээж бас аав ээж хоёулаа ерөнхийдөө тийм хуваарай юм хийдэг байсан. Тэгээд нэг 40 иргэн настай наваа жоохон багтал юм улс төрөөр бас нэлээ явсан. Манай гэрийнх айгу тийм өөр хүмүүс идэх л та. Манай ихч бас одоо юу гэх нэгтлэн бодогч нэ боо гээл тэгэл айгу боловсралтай ингээл хичээл ном сургууль хэдэн ч диплом байгаад манай ах бас урд баг 10 хэдэн жил сурсан бас айгуу тийм боловсралтай тийм хүмүүс байдаг. Би тэгээд дундуур нь ингээд дуу хийж гинэ гэж явхлаар чи амар ерөнхийдөө тэгээд санаа зовх нь аргагүй л байсан баг л та. Тийм. Зүгээр хөтлөгчийн нэг үүрэг чинь үл мэддэг хэн байж. Тэ. Би өөрөө мэддэг байсан ч гэсэн үл мэддэг хэн байж асууж байж нөгөө зочноосоо хариултыг гаргалдаг шүү дээ тийм ээ. Тий. Тэгэхгүй ингээд нэг мэддэг байж би мэддэг юм чи ингээд асуухгүй байх юм бол мэддэггүй бас зөндөө хүмүүс байгаа шүү дээ. Волфизм яг одоо аль үеийн төлөөл болж орж ирж байгаа юм. Би одоо 90-ад оны хүүхдүүдийн төлөөлөл юм уу? 90-ад оны хүүхдүүдийн төлөөлөл. Яг нэг Монголын хипхоп үе мүй гэдэг ярих юм бол Монголын баг 3 дугаар үе гэх юм уу? Дайм байн I stop winter гээд те харсарнаа энэ гэл нэгдүгээр үе гээл явах тэгэл одоо клик бүүм энэ гэл чишиг явах тий татаар энэ гэл те тэгээ тийшээ нэг 2000-ад оны их үеийн дунд үеийн тэгээ 2010-ад оны үеэс хойш бол гэж явах л та 3 дахь үе тэгээ 3 байна уу 4 ч гэж явах нь бас тэр хавцаа 3 гэж орж ирж юм. Тэгээ 3 дахь үе баха 2013 4 оноос ахуулаад дууйсан гэж бодох юм бол тэгэл яг тэрнээс өмнө дуу муу хийжлээсэн л да яг альбисоор анх би дагаад ганцаараа ингээд студ энтер гээл өөрийгөө би дагаа явж исэн үе 13 4 оноос шахуулаа явж байгаа. Одоо уг гисэр гэдэг хүн Волфизм гэдэг нэг одоо рэпер нэртэй хүн энэ хоёрын хооронд хэр их дүрийн ялгаа байгаа бол. Яг гисэр бол яг хувь нэр л байгаа шүү дээ. Яг уу одоо бол амар ялгаатай болж байна. Өмнө нь зүгээр ерөөсөө ямар ч ялгаагүй би волфизм гэсэр яг нэг хүн шиг ерөөсөө ямар ч тийм дүр бүтээдэггүй яг рэпер би яг рэпер амьдрахыг хүсээ зориод явдаг байсан бол одоо яг би бол гэртээ
яг тийм гэсэр тэгээд ажил дээр очихдоо бас нэг юм вольфизм болох шаардлагатай болж байгаа юм шиг тиймэрхүү санагдаж байгаа үед байна. Тэгээд саяхан аав болсон. Оо баяр хүргэе. За баярлалаа. Одоо 6 сартай манай хүүтэй болсон. Тэгээд Оо за бүр гоё. Тийм тэгээд миний амьдрал ер нь айгүй өөрчлөгдөл. Ерөнхийдөө яг нэг аав болоод яг юм хувь хүний өөрчлөлт явагддаг л амар л явагддаг юм байна. Тэгээд яг гэртээ би вольфизм байгаадаас байж бас болохгүй тий. Тэгэл Миний зөв ойлгогдохоор хамгийн түрүүнд яаж ингэж нөхөө өөрийгөө таньж мэдэж гялс өөрийгөө ингэж илэрхийлэх бүх зүйлийг нөгөө өөрийгөө олно гэж яриад байдаг тийм. Яг тэрэн шиг тэгж ингэж гаргаж ирэх нь хамгийн чухал байдаг юм шиг байгаа юм. Тийм үгүй юу? Тэрнээс биш одоо ингэж хамгийн чухал тэр шүү дээ. хамгийн чухал тий. Тий. Тэрнээс биш одоо гадны хин нэг дуурайгаад ч юм уу тий. Тэгвэл утгагүй шүү дээ. Тийм. Гэтэ ер нь туслах юмд одоо хоримтлуулна гэдэг чинь одоо гаднаас юмнуудыг авч ингэж нутагшуулах тий өөртөө ингэж судлах өөртөө ингэж суулгаж өгөх юмнууд бол бас байж дүүлгэр жишээ авах тий инспайр авах тий. Тиймэрхүү юмнууд зөндөл яг дөөрэж өглөх, дөөрэж хувцлах тий. Тиймэрхүү юмнууд зөндөл байгаа л та. За манай алтан гацын хоол орж ирж байна. Яа. Ойр алтан гацд орж ирээгүй. За үхрийн чансан хавирг орж ирсэн байна. За хоёул халуун дээр нь сайхан хэд сайхан оклоод авъя л да. За тий. Гаарах. Ойртч би бас юу байгаагүй байна. Үхрийн хавирг идээгүй юм биш. За аваарай бол. Халуун цуу ярианы нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Польшийн алдарт Зубровка. Халуун цайрын нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Польшийн алдарт Зубровка. Польшийн айн гүндэх бизон шилбээр дарж бэлтгэдэг дэлхийд дээрх цорын ганц сархтаа. Хоолн дээр юу? Чиш бас тэгтээ жин нэмээд өгнө үү? Харин нэмэд нах. Тийм ээ тий. Өөрөөхөө чинь Намайг одоо хүнийг харин таарсан болгоно л. Арай гэж гидсэнд хурж үзээ. Баарнд очиод явж байгаа гот линтэн ингээл хурж үзээл. Чи таргалаад байна уу? нэр тийм байх 19 оны үед бол Тий. Туранхай Би чинь туранхайгаар л гарч ирсэн шүү дээ. тоонхоо гарч ирдэг те. Тий. Та энэ айгуу чинь нэмээд. Натан газар хоолнууд гоё шүү. Өвөл гадаа засаароо нөгөө халуун тогоон дээр үхрийн хавирга тэгэл юм уу хийчихэл дээрээс нь гурил хаяал тэгэл гэрээс гарахгүй байж байгаа ч гоё шүү. Тийм тий. Ойрд ажиллах вэ? Ойрд одоо нэг сезоных нь үнийг бас сандаргаа сая бас кино миног явсан ч гэсэн ядаргаанд орж хөвчсөн шүү дээ. Яаж тэгж явдээ. Ань тийм ээ. Тэгсэн чи бас ирээдүй байна гинах. Аа. Тэр найруулагч нар нь баг хамт олнууд нь харж ин тэгээд би чинь ерөөсөө нөгөө нэг дуу цээжилдэг, райм цээжилдэг шиг л текстээ аваад шууд очиод жоохон төрүүлчих чингуудаа нэг гүйлгэж харчаал алдахгүй шууд нэг яваал тэгэл тэнгүүч нөгөө ч шоконд ороод Өө ямар ингээл те. тий өө зөө бид нар ингэж зоож мод сөс мөс төгөх шаардлага байна уу гэж хоорондоо тэгэл харин ирээдүй байна л гэсэн одоо үнэн ч юм уу худлааж яв. Гэтэ би бол артист нэг бол тэгж боддоо шүү дээ. Юмд авьяастай байж ич тэр хүнийг л одоо жинхэнэ л артист гэж л хийх бол гэж боддоо шүү дээ. Тэглүү яах вэ? Би яг одоо юу гэх юм жи ахыг бас хаасаа одоо юу гэх юм жи ахыг талаар ярих хэрэгтэй гэж боддог. Уусаа миний карьер бол яг тэр хүнтэй салшгүй холбоотой. Тий. Тэр хүнээс яг миний гол авсан одоо багш гэж байдаг штэ тэрэн шиг. Тэр хүнээс авсан миний гол яг зан чанар юу гэх юм сурах хэрэгтэй юм тэр байсан баг. Яг бүх all round бүх юмаа ингэж хөгжүүлэх хэрэгтэй гэж. Зөвхөн авьяас байгаа ч юм уу эсвэл зөвхөн одоо нэг талаараа тий яваад амжилтанд хүрдэггүй гэж. Тийм тий. Яг би бэлтрийн хувьд ч тэр одоо би авч явах байдлаар хүнтэй харьцах байдлаар ч юм уу ажиллах одоо тэр одоо цагийн хуваарч байдаг юм уу нэгтнэм ба байх талаар ч юм уу
Их орсон юм сурсан баха. За наадахын шинэ талаар хоёулаа гоё хоолныхаа дараа ярина. Өндөр төрүүлээд. Энэ горил ямар гоё юм бэ? Орд ястаа нэг чансан мах горил идээгүү. Яас гоё. За төмс рүү нэг дайраа та. Луун ба зүгээр жоохон өнгө юм шиг байгаа те. Нэг идэж шалдгүй штэ. Манжинг амар их хэрэгэлдэг байсан манай монголчууд. Тэгсэн чинь хизээч үлээ дээр үед хор тавдар үүсгэж байна гэдэг маш их шууган гараад. Тэгээд тэрнээс ер нь манжингийн карьер дууссан. Наа жоохон багтал бас амар хэддүүс. Амар хэддэг үсэн шүү дээ. Цөөн мөнд амар гоё шүү. Одоо аавбал манжин багтвал махаар явах гэл те. Тийм. Тэгж ярьдаг. Тэгэл амар иддэг лээс. Тэгсэн чинь одоо манжингийн карьер дуусчаад ерөөсөө. Нэг сенсацтал дууссан шүү дээ. Нэг сенсацлаад цааш одоо сэхгүй одоо. Уг нь энэ чансан бахан дээр ч бас манжин бас янзын шүү дээ. Хөөш. Болфи. Одоо ингээ манжинс ингээд гараар аваад иддэг үстэй. Тэгтээ ингээд ийм зарим кино мэнүүд өгнөө сайн манжин. Тэгээд жоо сан. Би яг ингэж авч ичэх гээл ярил л дээ. Тэгээ камер ангууд би жоохон ингэж. Тэгээд манайхан тэгдэм үү камер дээр аппарат бас хэцүү мах цулгаж чадахгүй. Би надад чи аппарат гэж бодоагүй зөвөр гоё юм уу? Тэгээ бүх юм нь гоё гэж боддог. Ядаргаад. Наагаас анх тэгдэгсэн шүү дээ. Би чи амар хараамт байсан байхгүй. Ааха. Тэгэл ингэ бас хар шил хийлгчнээ. Тэгээ явангууд чи ингээд орой морой ч гэсэн бас баар маар нэг хар шилтэй байж шүү. Тэнгүүт хүмүүс чи ямар кул юм бэ? Кулээ алдахгүй маа л гэл. Яг үндэ амар хараамт байсан байхгүй. Хараа модоо байсан гэдэг чинь тэгээ дараа нь яасан тэглүүлсэн юм уу? Тийм. Тэглүүлэхээр өстө бүр амар хардаг гинэ. Онгоогоо л авчихсан. Онгоогоо л авчдаг гинэ. Сая манай эхнэр бас очиж тэглүүлсэн. Өстө янз юм. Өстө гоё юм билээ. Яаж тэгж амьдэрдэг байсан бол гэж бодсон шүү. Тэгтээ жоох эвгүй юм билээ. Яг тэрийг ингээд нүдээ ингээд тэглүүлэх чинь ингээд зүсж байгаа мөсж байгаа өөрөө хардсан юм билээ шүү. Харин тэгдэг гэж лээ. Тэгээ би юу яахгүй. Шинжлээ өгөө тэр чинь Солонгосын нөгөө юуны First Eye Center гэдэг бас гоё эмнэлэг байлээ. 10-аад юугаар аппаратаар шалгаалт сүрийн боллоо. Тэгсэн чи харин хүүшээ таа чин зөв бүргэж чиг харж штэ хэлчихлээ намайг. Таны муудаад исэн юм уу? Зөөр үзүүлсэн юм уу? Би зүгээр ингээд нөгөө нэг эсвэл даварж байгаа юм байлгүй тий. Ингээд жоохон мөрөлдөд байгаа шиг санагдаад би ингэж мэнгэдсэн байхгүй юу? Бүр илүү хармаар санагдаад. Өшөө бүрээ сэтгэл рүү өнгөй гэж бодохгүй юу? Тэгсэн чи юу яриад байгаа юм бэ? Тань шиг юм хараатай болох гэж хүмүүс тэглүүлдэ штэ л гэж. Би ч бүр өөрөөс юм харддаг байсан чи. Тэгэл хаасаг нөгөө нэг тайзан дээр ингээ хар шилтэй би чинь баг анхнаасаа амар их шил зүүж гарч яг ингээл анхнаасаа гарч юу гэх юм дуу мун дээр байдаг байсан тэгэл. Хүмүүс тэгж ярьдаг ш. Чи ч одоо кулээр стилэхгүй маа л. Тэгээ яа тийм тэглүүлснээс хойш одоо ингээ хэдэн жил зүв зүгээр юм. Тий. Гам барих юм байлээ л те. Тэгээ нэг амар дөргөж мөрөхгүй шууд эхний хэдэн сар ч үлээ бараг хагас жилдэг юм билээ. Би ч тэгтээ бас шууд тэглүүлчихэл дөргөөл өвчөж байгаа. Гайгүй. Одоо бас дайжгүй. Хэдийн үед одоо жидээр очиод анх ихсэн ер нь 2015 оны сүүлээр жиахтай хамтарч ажиллахаар болоод тэгээд 2018 оны дундор хүртэл ер нь 4-өөс бараг 5 жил орчим хамтарч ажилласан баг шүү. Тэгээ яг жиахаас бол яг сурсан ч гэх юм уу сурах хэрэгтэй байна гэж бодсон ч гэх юм уу тийм юм байдаг. Тэгэл яг бүх юмаа л хөгжүүлэх хэрэгтэй, тасралтгүй л хөгжих хэрэгтэй байна гэж. Тарих толгоонд юм хийх хэрэгтэй байна, бие зүү авч явах хэрэгтэй байна гэл. Тэр чинь нөгөө нэг шууд нөгөө дагаад хөгжиж тийм шүү. Тийм. Зөвхөн авьяас бас биш юм байна гэл. Би ч нэг тэрүүгээр зөвхөн би бол авьяасаараа ална би бол дуу игээл зүгээр амьдрна гэл. Тэгээ тийм шиг юм бэлээ. Дэрүүл авах хэрэгтэй юм бэлээ. Бие зүү авч явах хэрэгтэй байна гэдэл. Тэмхүү юмнууд их сурсан да. Тэгэл би ч бас сурахад бас гайгүй яг юу
Сүртэй байсан юм бол бас. Аа. Тий. Ер нь хэр суртан гэсэн юм. Би ч ангийн дарга шүү дээ. Тийм үү? Тий. Үзөө. Нэг хальтгаан гэхдээ тэр чинь хахуулж байгаа ангийн дарга. Ангийн дарга болох юм дуртай. Хоолны дараа нэг. За баярлаа. Аа. Тэр ангийн дарга байсныг бодвол бас хариуцлагатай л хүү байж. Тийм дайжгүй. Би чинь яг сайн хичээлтэй амар сайн. Тэгээ суудгүй гэх юм цааш нэг ерөөсөө явдггүй хичээлүүд бас байгаа. Орос хэл, мэлэнтер гэлтэй. Үнэхээр чадахгүй юм чинь. Тэг чи англи хэл дээр яг дуу сонсоод англи ингээд тим юмар хүсэж байгаа юм чинь. Тэгээд яг орос хэл дээр яг орохгүй байгаа юм чинь. Тэгэл Одоо хүртэл орос хэл ороод идэм л ч тийм ер нь. ордог баха. Намайг жоохон батлаа. Орос хэл дээр л би амар их яг ингээл муу гардаг байсан л санаж байна. Намааг бол энэ 45 дугаар донд сургуульд сурагч байх үед бол англи хэлнийх нь гээд байсан. Англи хэлний групп гээд ингэж тусна ягаад орос хэлний групп гээд ингээ хоёр хуваа хайчдаг гэсэн. Тэгээд би бол англи хэлний группт л байсан л да. Тэгээд англи хэлний сураагүй орос хэлний сураагүй л дээ. Аль хэлний энэ хараа одоо за нөгөө тэрийг хийгэрээ. Энэ авраг гэдэг аршин биш үү? Аа. Витафитийн шинэ гаргасан Витафит үйлдвэрлэж байгаа. Витафитийн шинэ гаргаж байгаа үйлдвэрлэж байгаа авраг гэдэг аршин байхгүй. Авраг тосон бүхэн мэдэн шүү дээ. Одоо манай хаадын үлгийн нутаг тий. Авраг тосонгийн аршааныг очиж хүмүүс зорж очиж уудаг бол одоо бол ингээл сайхан гэрийнхээ доотлогоос аваад. Оо за. Буянтай ажлыг манай Витафитийн хийж байна. Баярлаа. Тий. Ер нь зүгээр вольфизмын алкогольны соёл ер нь яаж явдаг юм? Зарим хүн бол цагаан магаан. Ер нь тийм шүү дээ. Ер нь цагаан уу? Тий. Тэгээд манай эхнэр энэ төр гайхаал хэдэм л та. Чи ч одоо ингээд виски янз янзын тийм үнэтэй мөнтэй архимаар хөөхгүй юм. Би ч тэгэл нэг заримдаа тэгэл нэг ингээд лавс сонсох юм болол тэгэнгүүт нэг юм цагаан архин дээр юм шиг л тэгэнгүүт бас гайхаад идэг юм шиг. Яг харин энэ бас санаа зовлтгүй шүү байл би. Тэгвэл хэдийгээр ингээ ногоон өнгөтэй харагдж байгаа Зубровко маань харагдж байгаа боловч энэ бол яг цэвэр цагаан арх. харин тийм байна. Тийм байна. За тэгээ эргээ гоё яриа руу орё. За тэгж байж байгаа. Яг энэ өрсөлдөөнд үеийнхэн дундаа орж ирээд ер нь Өрсөлдөөн амар байсан шүү дээ. Угаасаа үед л яг амар байдаг л ахал та. Ах нарын үед тийм лээсэн ходоод өнөрч гэсэн бас алдчихлаа галах л. Одоо баг миний таньдаг хүн болгон л рэпер болно гэж явдаг байсан. Тэгэл 13 4 он 2013. Одоо ч баг 12 3 жил өнгөрсөн шүү дээ. тийм байна Тий. Бүгдээрээ л рэпер болно гэж явж исэн. Тэгээд би яг чи ахтай ажиллаад рилд орсноороо баг Монголын анхны одоо үеийнхэндээ юм болов Монголын анхны гэж ярих юм болов яг юм лейблийн креатив тийм артист болж илаа. рил лейблийн. Тэр рил лейблийн креатив тийм уран бүтээлч болж илаа. Тэгээ би сургуулаа нэгсэндээ хайж исэн. Тэр бас миний амьдралын бас маш тийм шийдвэр гаргах. Тэгээ хүнд тийм үе байсан. Тэгээд яг юм замын ирмэг дээр ингээд очиж байгаа юм шиг санагдсан надад. Тэгэл би чинь яг сургууль гэрийнхэн намайг сургах гад байдаг. Би тэнцэн би мэдчихин гэдэг. Яг тэр зөрчилдөөнтэй үе. Тэгэл яг би зүр сэтгэлээ дагаал тэгэл явсан л та. Би угаасаа хүн над руу одоо тухайн үед ч одоо нэг 10 жилийн өмнө л бодоход чи яах ингээд дүнгэж оюутан болсон нэгдүгээр курсын над руу ингээд залгаж ин гэлээ чинь би чинь тэгэл шууд сургуулаа хийчихсэн л та. Чи чамайг яаж олж харсан? Би өмнө нь яадаг байсан. Холбогдоод өөрийнхөө дуу мөг явуулдаг байсан. Пэйж рүү нэмждэг. Над руу бас хариу мөрөө бичээл ингээл сонслаах нь энэ юм байна, энэ юм байна. Одоо жоохон ингээд өгөх юм шүү гэх. Тэр нь жоохон юм холбоотой болсон байсан. Тэгээд би нэг ганц хоёр клипэн дээр нь очиж тусалж өгч мөгөөл. Тийм байсан. Тэгээд гинтл яг лейбл цаад чин лейбл байгуулж ингээд тэгчихсэн. Тэгээд шинэ артист хэрэгтэй болоод тэгээ би чинь тухайн үед яг дуугаа хийж хагаад болоо. За би одоо баг дуу муу гэж дахиж баг ингэж явахгүй бах гээл хоёр томлцсон явж исэн чинь надад үзлээ. Ямар чиглэл мэрэгчлэр
Би юу компьютер график мультимедиа гэдэг чиглэлээр. Оо ямар гоё юм. Уг нь өстой гоё мэрэгч сонгоцсон. Тий. Явж исэн шүү дээ. Тэгээд яг хав тэрүүгээр бас явахгүйсэн юм аа. Тэр яг үндэ тиймс нэг зүр сэтгэл хөдлөлөөрөө тухайд ингээл за би компьютерийн график гэдэг тийм юм болно гэсэн. Жохон юм гадарлаад нэг жохон юм ингээд судалтлаад тэгээд чадна гэж бодсон юм уу? Гэсэн чи бас тэр чи бас нарийн мэрэгчлээ тийм байлээ. Тэгэл яг мэрэгжлийн хичээлүүд дээр жоохоо явахгүй болол тэнгууд би чи студ ормоор санагдал дуу ичмээр санагдал яг тухайн үед тэгэл яг л цаанаасаа бүх юм тэгэл цохилтон таараал тэгэл болсон л та. Ер нь бол тийм л юм байлээ шүү дээ. Ингээд цаанаас нөгөө уг хүнээс нь урлагийн нэг мэдрэмж, авьяас, өөдөл гэдэг чинь ингээд цаанаас нь хатгаад идэв гэсэн шүү дээ. Харин Тэгээ зүгээр суулгахгүй л гэж бодогдаад. би чинь ямар сандаа тэр сургуулийнхаа гэртээ харахаа болцсон. Сургуультай явлаа гээл очингуудаа замынх нь эсрэг талд нь өөдөөс насан байранд подоолны түрээсэлцэн студ байгуулсан байж байгаа юм чи. Оо за. Тий. Дуу илэхгүй гээл гэртээ би чинь студ хийх гээл тэгсэн чинь чи сургуультай юм уу? Намайг юм жоохон тим амар таатай байгаагүй гэх юм гэрхэн. Наа чинь чи наадаараа хоол олж идэггүй гээл. Тим юм шүү чи боловсралтай бол гэл. Тэгэл сургуульд явуулангууд нь замынх нь эсрэг талд нь бодоол түрээсэлцэн л байж байгаа ч тэгэл. Тэр чинь хүний дуртай юм гэдэг чинь бас тийм л идэх юм байна. Тийм. Яг үнэ. Тэгээ хизэнээс ер нь за гэдгийг саяхнаас уураг. Ер нь хизэнээс үү? Тийм яг Эвхэрсэн. албан ёсоор яг тэр нэг уран бүтээлч болол тэгээд лейблд ороод тэг анхны цомог момог гараад яг тэгэхэд намайг анх удаа гэрийнхэн яг амьдаар сонсохоор ирж үдчихсэн. Цэцэг ирсэн тэгэл тэрнээс хойшоо тэгэл нав тоглолт илийн тийм дуулаа хийнгүүт барагч зорж очиод үздэг болцсон тэгэл дэмждэг болцсон. Хөө амт над дээр нэг муу комент ч юм бол баг доор нь орж хэрэлдэж гэл амар тийм дэмждэг болсон да. Цомгийн чин нэр нисдэг. Тэг анхны цом нисдэг чом. Нисдэг чон тий? Нисдэг чом. Яа тийм нэр өгсөн? Чон нисүүл гоё юм болов гэж бод. Гэхдээ аанд бол хязаас нисгүй л тий. Чон нисүүл бас гоё юм болов. Яг нэг юм юуг мэрчмдээ нэг өөртөө тийм никнейм олж авах хэрэгтэй юм болов гэж бодоо. Тэгээ баахан бодчихсон. Нисдэг чон байвал гоё юм болов гэж. Цааш нь зүгээр давхиж явахдаа маш их хор хөнөөл тариад ах чинь нисдэг бол буулгаач те. нисдэг бол одоо буулгаач шүү дээ. Тийм. Тэгэл өөртөө яг нисдэг чон байвал гоё юм байна. Яг болох юм байна гэж бодлоо. Одоо энэ рил левел байгаа юу? Үгүй. Болцсон тий. Яг нэг цом гаргаад дараагийн цомгон дээр ажиллаж агаад тэгээ гэрээний хугацаад усаад тэгээд хойд ярилцаад хоорондоо ярилцсан нийцэд би дай гэл тэгэлсэн. Яг тэр ингээд жишээ нь левелд байх чи ер нь яг ямар яг хөө мэдээж гэрээ бол нууцл байдаг л да. Гэхдээ ер нь ямар тохиолдолд ер нь явдгийг ер нь чиний бүх юмыг л асуудлыг л одоо шийднэ. Яг юу л гэдэм бэл хаа. Хүн төвлөрч байгаа ингээд ажил нэг юмд ингээд сайн ажил төвлөрөөд илүү дутуу стресс янз бүрийн байхгүй санаа зовх юм байхгүй бол илүү бүтээлч гэдэг юм байна л да. Яг тэрийг л амар сайн мэдэрсэн. Ялгаа нь би бие дагаад уран бүтээл хийгээд гадуур нь ингээд цагийн ажил ч юм уу янз бүрийн хийгээд бүх юмудаа ингээд зохицуулаад өөрийнхөө продюсер дээрээс нь менежерийг хийгээд ингээд явах юм бол зөндөө яг уран бүтээл дээр 100% анхаарч чадахгүй юм бэл. Тэнгүүт тэрийг одоо надад ямар нэгэн асуудал гарахгүйгээр чи зүгээр гоё дуу хий гэдэг орчныг бүрдүүлж өгч юм гэдэг бол маш их давуу тал юм байна гэж ойлгосон тийм. Тэгэл би бол сайн дуу хийх хэвээр, сайн амрах хэвээр, эрүүл хооллох хэвээр, гоё харагдах хэвээр ч гэдэг юм. Тийм тэрүүгээрээ лейбл бол илүү давуу талтай гэж ойлгосон. Яг уу бие даатсан тэм хүмүүс бол тэгэл яг нөгөө нэг хуваараа тийм артист тэм хүмүүс байдаг шүү дээ. Тэгээд явах илүү таатай байдаг юм болоо. Надад бол ингээд мэдээч үг өчөөл ингээд танк дуу хийгээл ингэж яхад залуу рэпрүүдийн хувьд бол яг өөрийнхөө үзэл бодлыг ингэж тий завья энэ чиг шугам руу майгал хатгахаа ойлгоол ингээл тэр нэг үзэл бодлоо барьж аавна гэдгийг л амар хэцүү юм шиг санагдаад байдаг.
Тэр чинь мэдээж тийм шүү дээ. Нэгдүгээр туршлагагүй залуу байгаа шүү дээ. Залуу байгаа шүү дээ. Тэгтэл чинь Евроч үсрээ орчих. тэгээ Евроч үсрээ орсон. Тэгтэл чинь ингээд тийм гой үгнүүд бичээд үнэхээр бас залуучууд авьяастай байдаг шүү. Тий. Чиний үед юу яаж барьж авсан бэ ер нь? Би чинь жоохон юуки олон юм руу орж яг ингэж харж байгаа л тэгэл тэр дундаас нь ингээд хувьсаар байгаа л би өөрөө болсон юм л гэж бодсон. Яг ах надаа гитар зааж өгөөл Nirvana сонсуулаад авч яваал энэ тентгийн юм амт тоглолт үзүүлээл тэр нь ингээл байсан миний ингээд дотор үлдсэн байсан явж байгаа л ингээл хипхоп дуу сонссон ч гэсэн тэр болгоно ингэж хоорондоо ууссаар байгаа л wolfism болсон байх л гэж бодож байгаа. Тэг үзэл бодлоо ч гэсэн яг ингээл яг тэгээд суугаал ингээл яг туршлагатай болж юмнууд ингээл авчлаа ч гэсэн боловсросоор байгаа л би болсон баг. Халуун цэвэр нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Польшийн алдарт Zubrovka. Халуун цэвэр нэвтрүүлгийн ивент тэтгэгч хамтран ажиллагч Чехийн Тэцгээ шараарг байна. Ивент тэтгэгч хамтран ажиллагч Домчмор 7 хэмж. Өнөөдөр яг энэ студ доо ажил дээр хэрэг цаг зарцуулж байна. Ер нь сүүлийн 1-2 жилээр бас хангалттай сайн зарцуулж чаддаг байна. Тэнгэр бүлэлцгоогоод тэгээд сайхан хүүхдээ үлгэдэж аваад тэгээд тусдаа гарч мараад тэгээд хамаг юмнуудаа ингээд ягаад ер нь бол хамгийн том ажил хаалтал гарчлаа л гэж ойлгоод байгаа. Одоо жинхэнэ халаад өгнө л гэлээ шүү дээ. Одоо este comeback is real гэл. Гэхдээ яг ингээд би за ингээд ар гэр ахуйта зуралдаад ингээд жоохон миний уран бүтээл ингээд цалгардж ийн да гэж тийм дотор имэйлд орж ирж ирсэн үгүй юу? Үгүй ээ. Би юу хэрэгцээч өөртөө яг эргэлзэж байгааг байна. Оо за. Тий. Ер нь л би чадах юм байна гэж юу анханасаа л мэдчихсэн баг. Юм би хийх ёстой гэж бодвол яг хийсэн. Тэгэл яг тэрүүгээрээ л явсан. Яг итгэлээ хийж алдаагүй. Яг хуу хэцүү цаг үе зөндөө байсан л хэл та. Зөндөө байсан л ах. Тэгэл өөртөө ерөөсөө яг итгэлээ алдж байгааг байна. Тий. Яг өөрийнхөө авьяас гэх юм уу энэ чадварт ерөөсөө өөрийгөө зүгээр яг дарж исэн үеуд л байгуулах чи болохгүй нь илүү сайн хий гэд. Тэрнээс юм нөө би нэг хийх ёстой юм байна гэж бодож байгаа юм. Өшин репрутийн биф яг цэвэр яг үнэн нөгөө эмоцтой хамгаалал үнэн байдаг юм уу? Нэг бол зүгээр хоорондоо тохирчод яагаад гэв. Мэдгүй би л хүмүүст яг тийм тохирчод биф энтер хийж байгааг. Тэгээ яг би чинь юусэн ямар шүүлтүр хүн шүү дээ. Яг тэрүүгээрээ л баг бос репрутээс өөр гэж магадгүй. Яг бодож байгаа юм шууд хэлчихдэг. Дуун дээрээ шууд хэлчихдэг. Байж байгаа л би одоо гараа шууд студ руу очиж галаах гэл нэг дуу очиж магадгүй та даалгахгүй л. Юу нь бол айгүй тийм шудраг байгаа нь нэг талаараа жоохон надад тийм юу муу гэж бас магадгүй. Хүмүүс чинь ингээд нэг юм сайн найзууд байж ингээд нэг карьер явдаг штэ. Тэнгүүд яг нэг таалагдахгүй юм байл шууд хэлчихдэг тийм тал байдаг гэж магадгүй. Тэгвэл дугаараа дамжуулж. Тийм дугаараа дамжуулж энэ тентний зодоонуудаа хийдэг гол тээ. Тийм. Тэгвэл хамгийн сүүлийн биф чи. Хамгийн сүүлийн биф баг байхгүй хаа. Wandeball гэж орж ирж байна да. Хамгийн сүүлд үү? Тэгээ 2019 онд Wandeball-оо зүгээр ямар шалтгаантай чи нэг DC-жсэн тэгэл. Тийм гол нь зөрүүлээл. Тийм над руу нэг юм хийсэн байсан. Тэгэл тэр яг юу гэх биф цаашаа юм яваагүй тэгэл тохой тэг сэтгэл хөдлөлөөрөө л юмд тэгэл хандсан баг л та. Зүгээр таалагдахгүй юм байв шууд тэгэл хэлцдэг. Яг тэр нь бас болдгоо хаа. Миний буруу хоо. Тиймэрхүү юм байдаг. Би яг өөрийгөө бас яг тэгж л бодоод байгаа. Хэдүүлээ бол хамгийн сүүлд сая бол Rocket Bee-ийг нөгөө нэг Америкт байсан нэг нөхөр яагаад ингэж байна? Тийм. Тэрийг санаж тий. Тийм. Тэр ч яг би гэх юм уу. Тэр яг таны түрүүн ярьсан шиг жоохон тийм зохион байгуулалттай чашин ер нь жоохон нэг тийм маркетингийн маягийн юм байж бас магадгүй л гэж одоо яг тийм. Тэрнээс яг би пүт чинь бас арай өөр байх л та. Танай үеийнхэн яаж бифлдэг гэсэн юм бэ? Зодтолт. Шууд зодтолт тий. Киногоор бифлэх ба. Шууд л зодтолт нь өөр юм баг.
хэрэлдэж чадахгүй шүү дээ. Хэрэлжсэн дөрөв зодолжсэн дээр шүү дээ. Тийм дээ. Тэрэлдэл. Эрентэй тэгээ шаашаал хийж чад. Тэгэхээр зодуулаад. Өө за нэр хоолой дээр өх. Манивсын Биф ч гэж дээ. Биф байхгүй даа. Ааха. Яг зүгээр дургуу дуртай тийм хүмүүс байдаг л хэл та. Тэрнээс нь тэгэл би чинь тавьдэргүй байсаг гэл нөгөө дуу мөн дээр нэг дуу ихтэй авчруулаа хэлчихдэг. Тэгэл тэрнээс болоод жоох өдөж хоргоосон юм байдаг гэж магадгүй. Чи баг гэдэг юм уу? Үгүй би аим сэйж байгаа гараад ирсэн. Идчихээ гэсэн чинь. Тэгээ ч одоо Валбисэн чинь 12-3 жил уран бүтээл хийшгээ чи одоо ч баг гөгшин глюкоз болсон юм шүү. Тэгээд 79 сар яг энэ нэвтрүүлэгт ороод байгаа юм шиг л та. Одоо за инста ани 2-3 жилийн дараа энэ бас яг алан галахаа дараараа гэд хийчихээр ямар рэпер байна. Одоо баг алаад байгаа рэпүүд байж тах. Тэг KK байна. KK-гээ манай нэг дүү байгаа. Шоу гэд байна. Манай Бүкэ гэд нэг дүү байна. Энэ хэд бол ер нь бол маш их сайн авьяастай тийм залуучууд бас байна. Тийм. Тэгээ би яг зөвхөн авьяасын ч бас хараагүй яг би чинь насараа л дүү явлаа шүү дээ. Ингээл айгу жоохон бахасаа дуу гээл ингээл хамгийн жоохон нэрсэн. Одоо тэгсэн чинь ингээд нэмсэн чинь ахмах болцсон тэгсэн чинь. Тийм шүү дээ угаасаа л тэгдэж шүү. Харин тийм. Тэгээд одоо яг дүүнэртэй болсон чинь бас айгу тийм хөөрхөн дүүнэртэй болсон. Хүмүүжлтэй тийм юусоо нэг тийм буруу зураг юм хийгээд яваад харахгүй ч гэх юм уу. Ер нь гэхдээ одоо ингээд юм залуучуудын хүмүүжил ингээд юмыг харах өнцөг бол арай л өөр төвшөнд болоод ирсэн л байл л дээ тий. Харин яг тийм биш нүр яг тэр чигээр тийм биш байгаад байгаа. Харанхуу бүдүүлэн яг харанхуугаар л байгаад байгаа л та. Бас юм ээ тий хүний олон дунд тий. Хүний олон дунд янз л байгаа. Чи хождгүй юу? Хамаагүй юу? Хамаагүй. За тэгэл тамсэлт энэ дом шуураас чи нэг амсаад үзээрэй за яг тэгэнгუთ яг самар амтай гэдэг. Үнэр нь амсаа гэдэг. тэгээд нэг амслаар байгаа гэдэг шиг. Амар улааж нөгөө би чинь тэгтээ бас нэг жоохон харшил шиг юм байгаад идэв юм шиг байна. Тийм үү? Тийм. Тэгээ бас гайгүй. Сүүлийн үед гайгүй л. Дом шуурын энэ үнэр мөнөр нь ингээд хошмоод үнэрч мөнөртэй. Аа. За минь. За. Амтсан самар амтагч та. Энэ ч дандаа гоё амттай юмуд байна. Тийм ээ. Эхний цомог гэхэр чин дараа нь дахиад би бол эхний тэр ингээд содон нэртэй болохоор шууд тэрийг санаж ин л та. Дараагийн цомог нь юу гэдэг нэртэй? Psycho. Тэгээд 3 дахь цомог нь болохоор Forever Young гэдэг цомог. Forever Young гэдэг. Тэгээд одоо нэг цомог гарах хэрэгтэй. Тэгээд тэр цомгон дээр ажиллаж хагаад тэгээд болцсон. Тэгээд ер нь хойш нь тавьсан байна. Одоо цомог гаргахаар ерөнхийдөө дандаа юу нөгөө нэг онлайн юугаар тий. Гүү одоо л битээр гаргана. Битээр гаргах юм. Тэг бисгэл гаргах. Тэггүй л яг үлдэхгүй юм бэл. Тэр чинь бас нэгэсэндээ бас нэг тайлан маяг юм байгаа даа шүү дээ. Ингээд нэг юм. Тэрийг чи авч үлдчихэж бас нэг үнцэнтэй юм болов гэж бодоод байгаа л та. Хуучин бол нөгөө нэг hi-fi CD show гэсэн үг. Битүү ингээд CD гэдэг юм л орол яадаг байсан шүү дээ. Одоо чинь тэр дэлгүүр тэгээд баг болсон л доо. Одоо тэгтээ яг CD бас гоё шүү дээ. CD би 2 дахь цомгоо кассетаар гаргаж ирсэн. Эхний цомгоо яг CD-гээр гаргаад 2 дахь цомгоо кассет хэлбэртэй. Тэгтээ флаш л та. Тэр яг хааж тоглоулчих болно. Зөв хэлбэр нь яг юм кассет маягаар. Тэгээд 3 дахь цомгоо сая хамгийн сүүлд 22 онд гаргачихсан. Тэгээ 22 онд гаргахдаа зүгээр л яг юугаар нь тавьсан дижитал сайтуудаар тавьсан. Одоо л би яг тийчээс ойлгосон л доо. Яг тэгээд ингээд гаргаад ингээд хүмүүст ингээд цацсан мөртлөө ингээд надаа ингээд юу ч үлдээгүй юм шиг санагдаад. Тэгэхээр би ингээд ямар CD вэ нүү винил вэ нүү те. Тэмхүү юмар гаргах хэрэгтэй байна гэж авч үлдэх хэрэгтэй байна гэж бодсон. Тийм баха. Эргээ пян сэрэгцэн шүү дээ. Тий. Яг тэрнтэй адилхан CD ч гэсэн сэрэх баха. Тийм CD-гээр
Тэгэл пензаар юмнуудаа гарах хэрэгтэй л гэж ойлгосон. Ядч CD-ний хөгжимдөр нөгөө юун дээр машины CD-ний хөгжимдөр дуу сонсохоор бас амар гоё Тийм сонсох. гоё сонсогдсон тий. Тэгдэг шүү дээ. Тийм. Зүгээр аавкс моксоор яснаас Тий. илүү гоё сонсогдсон шүү дээ. Тэгэл байх уу. Ер нь одоо цомог гарах цаг нь болцсон баха. Тэгэл одоо гарганаа л гэдэг. За аав болсон чи ямар мэдрэмж авч чинь ер нь. Одоо ингээд дасч ийн аав та. Харин яг аав болоод саяхны хүртэл гэхдээ ерөөсөө баг эвлэрч өгөхгүй, итгэж өгөхгүй л байгаад байлаа. Тэгэл ингээл гэхдээ үнэхээр л гоё мэдрэмж гэдэг юм байна. Ялангуяа хүүтэй болно. Гэхээр эр хүнд би ч гэсэн нэг тийм мэдрэмж авч ийсэн. Хүүтэй болоод те инхээр нэг цаанаасаа нэг юм эр хүнд нэг юм ягаад ч юм баварламар санагдаад байт юм билээ. Би ч бас нэг удам залах хүүтэй юм шүү те. Харин итгэж өгөхгүйсэн саяхнаас л одоо бүр итгэж эхэлж шít дөнгөж тэгэл. Зүүчгэл би чинь тэгээ бас хожоо аа болсон. Саяла боллоо тэгэл. 30 хүрж явах таа боллоо шүү дээ. Тий. Би бол 24-т л авсан. Манай нээсний хүүхдүүд энэ төр бараг 10 мараа хүрсэн. Над руу чинь ингээ реквест явуулж юм уу. Тэгээ бас саяла боллоо. Тэгээд ер нь тэгээ явж байгаад амьдрал зөхөөгөө даа болоод их л юм ойлгож байна. Эхнэр ямар мэржэлтэй хүн бэ? Эхнэр манай эхнэр сэтгүүлч мэрэгчлээ. Зүг. Тий. Тэгээд сайхан охин байгаа. Тэгээд би чинь бас өмнө нь яг өлпизм гээл яг нисдэг чон байсан яг тэр үе дээрээ үл тэгэл бас хараа хяналтг бас л дэвцэн л явж байсан шүү дээ. Тий. Тэгэл одоо ингээл яг зөв үнтэйгээ уучраад тэгээ гэр бүл зохиогоод тэгэхээр хүний амьдрал бас айгуул гоё утга учиртай болт юм байна. Тэрийг л ярих гэж ер нь ирлээ дээ баг тий. Тэгвэл одоо бас нөгөө нэг хожуу гэр бүл болоод ингэж байгаа учраас нөгөө нэг яг залуу насны бие бинийгээ таньж мэдээгүй үеийн муудалцаанч гэдэг юм уу нөгөө ийм гэр бүлийн эхний 5 жилийн хямралч хэллээ юу гэдэг ч хэлээ нэг сүртэстэй юм яриад байт юм байдаг. Тэр мөр бол гайгүй. Гайгүй. Тий. Чич нүгэл амар эртнав суучих юм шүү. Гайгүй баха. Одоо жоохон намд суух айдж байгаа буцаа камбэк хийж байгаа. Одоо камбэк хийх гээл. Тэг ямар ч байсан гэр бүлтэй болсон. Тэгээд амар хөөрхөн мамаатай болсон. Муухай гэх юм уу? За муухай л гэж ярий да. Тэгээд айгүй л тийм гоё жил болж байна. Энэ жил гэр бүлээ зохиолоо. Өмнө нь тэгээд би яг ингээл нэг ганцаараа ингээл амьдралаа зохиогоол өөрийгөө аваа явж исэн бол одоо ингээл гэр бүлтэй болоод гэрийн эцэг хүн болоод явж байгаа. Тэгээд нэлээд их хариуцлагатай болж байна. Тийм. Тэгээд ер нь бол өмнө нь ерөөсөө ямар ч хариуцлагагүй тэгээд ингээд зөвхөн өөрийгөө уртгаараа явж байхад бол тэгэл бүх юм л амархан юм шиг санагдтал юм билээ ерөөсөө хариуцлагагүй. Би яасан ч яадаг ингээл. Тэгээ одоо болохоор бас их амьдрал чинь бас юмд тийм амар амархан хандаад байх юм биш юм байна л гэж. Тэр нь бол сайн бодож иж хөдлөх хэрэгтэй, ардаас амьдралтай ингэх хэрэгтэй, мэдэх хэрэгтэй байна гэдэг юм дээр буугаад штэ дүүн тэгэл. Тийм. Юунд ингээд ямар зүйлд мөнгө харамлгүйгээр засуулж чаддаг вэ? Би яг гэр бүлтэй бүх зүйлээ яг мөнгийг бол яг тэгсэл зарцуулдаг. Яг сайн чанартай хоол, сайн чанартай одоо хүүхдийн эд хэрэглэл те бүтээгдэхүүнүүд юу гэдгийг ихнэртэй тэгэл энэ болгонд мөнгө ерөөсө бодохгүй зарцуулдаг байхаа гэр бүлтэй л. Та ч гэсэн тийм л. Тэгвэл гэр бүл болохоос өмнө л найз нартай л зарцуулдаг байсан баг та. Амар найз нартай юм ч те. Тийм шоудаал тэгэл хамаагүй л гэсэн шүү дээ. Одоо л нэрээ яста шоу гэдэг юм болоод алсарсан уу? Алсарсан шүү дээ. Байхгүй шүү дээ. Байхгүй юу? Гэртээ сайхан шоудаал, галт таваандаа сайхан DJ гээл тэгэл. Хүүхдтэйгээ сүг сайхан ингэж бартендер шиг ингэж найруулаа л ингээл.
хэр хоол хийх үү? Хоол би тийм шөлтөө хоол мах зах ер нь жоохон нэг тиймэрхүү юм чамж манаад тэрэн дээр аягүй дайжгүй гэж боддог өөрөө. Ер нь тий надад гэхдээ туршлага байхгүй л дээ. Сая би ингээд их нэртэй хоолыг жоо хуруугаа тусчээ гараад ирсэн. Туршлага жоохон муу ирээдүй байгаа юм шиг байгаа. Тий. Яг уу тий сэтгэлэн сайхан юм да гэдэг шиг сая хуруугаа тусчээ гараад ирлээ. Хоол хийж байгаа л тий. Жоохон туршлага багтаад байгаа. Тэрнээс яг нөгөө амтлах юм ирээдүй л байгаа л шүү. Маш одоо зүгээр яг уу Монголын зах зээл дээр бол таад ингээл гараад ирлээ шүү дээ. Ер нь гадны зах зээл рүү энэ төр гэсэн тийм юм бодол ер нь байт юм уу? Байх ш тахаа. Анханасаа ер нь бол байсан гэх юм уу, байдаг гэх юм уу. Амар амбицтай л байсан л та анханасаа. Би одоо гарч ирэл Аазда халаал дэлхийгээр World Tour хийгээл тэгэл ингээл туртай артист дуудгаалал. Ер нь тийм байсан. Тэгэл одоо ер нь жоохон продюсер маягийн юм хийгээд ер нь жоохон ингээд ирээдүйн энэ зам юм дээр нь тавилцаад тэ засалцаад тэгээд явах хэрэгтэй юм болоо гэж бодсон. Тэгэл яг уу би өөрийгөө ингээд оройтсон ч гэж хэлж байгаа юм шиг л дээ. Гэхдээ ер нь бол одоо цаашдаа зөндөөл шүү дээ. Би ч одоо хүүхдлэл энийг хийж тах. Юу ч болох юм байгаа. Манайха юу энэ түгээрээ дайл ер нь бүгдийн задлаад авчээ шиг. Одоо вайн уух юм уу? Бүгд задлаад. Амар санаа зүстэй. Одоо вайн уух юм уу? Тэгээд тез гэдэг сайхан шар хараг байна. Энд гэхдээ гоё амттай байна. Зебровка тий. Тий, Зебровка. Юу загчаараа манайхаасаа. Би ч бүр уулаа болчих шүү дээ. Одоо. Тэгтээ гайгүй дээ шүү дээ. Ер нь улаад юм уу? Улаах үедээ улаана. Аа. Жохо ядаргаар улаагаад идэв юм шиг санагдаад байгаа шүү дээ. Гайгүй байна уу? Гайгүй. Бүр яг таг улаадаг бас хүмүүс байж байгаа шүү дээ. Тэр хүмүүсийн дэргэд бол бас ч гэж гайгүй. Хамгийн сүүлийн шивээсээ чи харъя. Хамгийн сүүлийн шивээс үү? Сүүлийн шивээс ч энэ л шүү дээ. Өө бурхан минь. Мулаан шүү дээ. Мулааны нөгөө нэг гүг мулааны нөгөө нэг хин шүү дээ. Энэ стилаад шүү дээ. Хүннүүгийн хаан тий. Би нэг хийлгэж үзмээр санагдал. Та шивээсгүй яагаад байхгүй. Гоё штэ. Гоё штэ. Би чинь сая бас ингэж нилээ удаан шивээснүүдээ нууж явсны эцэс даав ээж хоёрыг дагуулж явж шивээс хэлгэлээ хос. Нөгөө хоёр ч дагчихсан. Тий. Одоо тийм болсон штэ. Тий, хайн оголгоч гэж. Тэр хоёр юу шивүүлж байгаа? Тарин майны үсэг шивүүлж илээ. Хосоор ингэж. Над руу гинт заалгаалаа. Шивээс хиллэг мэрэн гэлтгсэн ч бас сонирхол юм билээ. Ээж бит хоёр ч нэг юм хэлэх гэдэг. Тэгэл хамгийн сайн шивээс идэх дүүдэрээ дагуулаад гэсэн чинь бас сонирхол юм бил. Өнөөдрийн хүртэл цэвэр яг уран бүтээлийг хийгээл явж гинөө өөр хажуугаар нь бизнес хийж гинөө яаж гинөө. Би сүүлд яасан сургууль төгссөн. Би тэр нэг сургуулаа хайцсан гэдгийгсэн шүү дээ. Тэгээ явж байгаа дахиад бизнесийн удирдлагаар сургууль төгссөн. За. Тэгээд айгүй сайн онц төгссөн шүү. Бараг 4 болчтой. Тэгээд яг уу зөвхөн дуугаа игээд л ер нь л явсан. Дундуур нь яг хүмүүсийн маркетинг юмнууд дээр ажилладаг. Тэр үгээрээ л явж байгаа та. Тэ. Дуртай юм аа. Тийм дуртай юм аа хийгээл. Ер нь анхнаасаа л дуртай юм хийгээл. Өнөөдөр хүртэл дуртай юм хийгээл явж байна. Яг нэг бизнес гэсэн юм л байхгүй. Найс нөхдийн юмнууд, бизнес юмнууд дээр маркетинг юмнууд дээр нь харилцаал. Арын ялтанд нэг юм жоохон үүсгэн байгуулагч, санаачлагч юмнууд дээр нь байгаа л тэгэл явдаг та. Түрүүнээс хойш ярьж штэ. Маш олон хайзуудтай гэл тий. Тийм. Ер нь нөхрөлийн тал дээр ямар хадгалтай явдаг вэ ер нь? Тэгэхээр зарим нь бол маш олон найзууд хэрэггүй, хүнд бол нэг хэдхэн л найз байхад хэрэгтэй лаглаг юм яриа л. Яг хөө тэгэл таньдаг хүн ихтэй байх хэрэгтэй баг. Яг хөө танил ихтэй бол бас зүгээр шүү дээ.
Яг уу найз нар бол их цөөхөн л идэг баг. Яг жинхэнэ Тийм жинхэнэ найз нар бас хитгэн л идэг шүү дээ. тий. Тий. Хүй гээл ороод ирдэг хитгэн л идэг. Би бас найзныхаа бас нэг тийм найз нь байчихсан ингээл нэг цөөхөд найз нартай л гэж бодож чанартай. Нөхрөл тэгтээ бас их сонин штэ бас хит их ойртоод байхаар бас жоохон сонир болчдөг. Тэгэл нөгөө мууд Ингээл байж ах хэвээр юм шиг үү? тий. Хит их холдчихоор бас нөхрөл холдоо явцдаг тий. Тэгээд нэг юм тунгийн тааруулгал ёстой юм шиг санагдаад байдаг. Харин Тий. Ингээл нэг юм балансыг барайл манад санааг байл. Гэхдээ эрэгтэй хүмүүс чинь нөгөө нэг нөхрөл найз гэдэг юм чинь амар өндөр хувь эзэлдэг шүү дээ. тийм шүү дээ. Одоо тэгэл хайцсангуу ойлгодог, дэмждэг сайн найз нартай болох дээр бас тэгээд байн гуулзаад байхгүй ч гэсэн тэгээд дандаа сайн нэг хүсдэг тийм хүмүүс байдаг л та. Би энэ ингээл заримдаа тэгэл юу ч бодоогүй ингээл найз нараа санаал залгадаг шүү дээ. Заанда сайн уу. Шартай явчих та ч юм уу тий. Заанда. Юу вэ? Тэгэл ярддаг шүү дээ. Санаа зовж байгаа байхгүй. Санаа тавиал. За та бүхэнд нэг хэрэгтэй ч юм шиг, сонирхолтой ч юм шиг мэдээг дуулгая. Юу гэхээр Univision-ы видео санд байрлах насанд хүрэгчдийн кино контентуудыг IPTV доторх нууц өрөө гэсэн ап руу шилжүүлж байгаа юм байна. Ингэснээр бага насны хүүхдүүдэд ил харагдах нэмэх 18 контентуудын мэдээллийг давхар нууцлалтай болгож тусгай нууц кодын тусламжтай үзэх боломжтой болжээ манайхаа. Энэхүү шинжилт нь танай гэр бүлийн гишүүн бүрт одоо өөрт тохирсон контентуудыг үзэхээс гадна нууц өрөө апаас контент түрээслэхэд төлбөрийн задаргаан дээр мөн харагдахгүй гэдгээрээ даваа талтай юм байна. Одоо ийм учраас эцэг эхчүүд маань хүүхдүүдтэйгээ гэр бүлтэйгээ халуун дулаан уур амьсгал бүрдүүлэн кино түрээслэхдээ одоо нэмэх 18 төрлийн контентууд хүүхдүүдэд нь ил харагдана гэж айж санаа зовж ичиж ичингүрэн балаарах шаардлага болсон биш манайхаа. За цааш явцгаая. Чиний амьдралын хамгийн том алдаа хаана байсан бэ ер нь? Эсвэл учраагүй юм уу? Хамгийн том алдаа юу? Өөртөө хансан тэр үед л баг. Тэр нь одоо эзээ гэсэн үг. Нэг 5-6 жилийн өмнө. Коронагийн өмнө ч юм уу. 19 он тантай таарсныхаа дараа ч юм уу. Тэр авцаа ч юм уу. Яг нисцэн л явж исэн үе яах. Тэгэл би чадсан шүү дээ. Би болно шүү дээ. Би бүгдийг мэдчихэж байгаа. Хүн юм ярингууд ингээд хүний яриг сонсохгүйгээр өөрийнхөө ярих юмыг боддог үе байдаг шүү дээ. Тэг хүн ингээд юм ярингууд заас би өөрөө мэдчихэж байгаа шүү дээ. Энэний яриа надад хамаагүй. Би зүгээр хариулахаа л бодож байгаа байхгүй. Тэр л яг тэгцэн явж исэн үе байгаа. Зүгээр л би хүнд гоё харагдах гэж, гоё таалагдах гэж, респект авах гэж явж исэн үе. Тэр дээр л хамгийн их алдчихсан баг. Би болцсон бүгдэж ингээд. Яг гоо залууд өнөрт хандаж хэлэхэд бол зөвхөн өнөөдөр байхгүй. Зөвхөн өнөөдрөөр чи дандаа мундаг, дандаа лаг хүндлэл аваад дандаа айлын хойморт очиж суугаад ингээд байж гэн гэсэн үг биш те. Тийм болохоор цаашдын зам жимээ ингээд сайн одоо гаргах хэвээр тий өөрийгөө хөгжүүлэх хэвээр бүх юмыг сайн ойлгож даруй төлөв байх хэвээр л гэж бодож байна. Гэтэ ер нь рэперүүдийг ингээд гаднаас нь ингээд харахаар бас нэг юм жоохон яг юм хит их өрөөрөө байгаа л ингээд заримдаа бол мэдхгүй хүмүүс бол яас их цантаа бачгүй гэж бодогдмоор байдаг шүү. Тийм байна. Ингээл чигч тий. Тийм додод айчмал ингээл жишээ нь шинэ жил болоод ингээд чинь тэгэл бусад рок pop тэгээ бүх юмтайгаа хутгалдаал ингээл юм монд очиж штэ тий. Тоглолт Монголтод очиж штэ. Тэгээ тэр үе мүйд гарч яхад тий. Харин яг уу миний хамгийн том алдаа бол яг тухайн үед л байсан баг. Яг болж ин бутчин гээл эхлэлээр хүн ер нь жоохон тэгдэм шиг санагдаад байна шүү дээ. Гэхдээ тэрийг хизэн би ер нь тэгээд эндэ гэж ер нь олж харсан бэ. Тухайн үед алжахтаа л ойлгоцсон байсан юм лөө. Тэгээд бодож исэн баг. Яг би ер нь болохгүй юм даа. Зайл өгөөш. Нэг мэдсэн чи өхмөл хаус авцсан сууж байна. Айлаас нь юммаар байна. Энэс юмар юм уу? За тэгээ. Зубровкагаас. Зубровка л гэдэг хан Зубровка шүү дээ. Юун дээр бол ингэсэн юм л шүү дээ.
Зубровка. Жубровка гэж дууддаг гэсэн. Польш шууд бол Зубровка. Жубровка. Тийм байна. Z-ийн дээр тийм байна те. Зубровка гэж унших юм байна л да. Зубровка. За илүү. За би тэгвэл домшуур авчнаа. Дүн та хэлсэн байна те. За. За. За ингээд Монгол улс олон болоо. Тийм бол. Би жоохон улаан байна уу? Гайгүй нөө. Жоохон цайруулж байгаа. Дити зүүн байна. Цайр. Тэгэж байжгаад би ч ингэнэ. Өө та бол тэгтээ амир таны ажил тэгтээ бас Гоё ажиллагаа. гоё ажил. Гоё ажиллагаа. Гоё. Ингээ задлаа дэрээсээ ингээл. Тэгээд идэл. 113 манай нэвтрүүлэгт ороод бас битгий ч бас нэг сайхан ярилцсан. Тэгээ танаар хөргүүлсэн юм шүү. Тийм шүү дээ би 113 хөргөж өгсөн шүү дээ. Энэ нөгөө тээзгээд шар айраг. Энэ титэм хөөсрөлт гэдэг байгаа нь энэ. Пивний энэ шар айрагны титэм хөөсрөл гэж байт юм байна. Хөөс нь айгүй сайн юм шүү. Тий, хөөс нь сайн. Энэ хөөс чи өөрөө энэ хүүтнээ барьдаг гол асуудал юм билж шүү дээ. Хөөс нь сайн гэж хамгийн сүүлд нь ойлгосон шүү дээ. Тэгээ эн чинь нөгөө цэвэр тунгалгийн хууль гэж байт юм байна. Тэгээ тэрний дагуу энэ алтлаг, улаан шаргал болгосон сарнаан ягаан өнгөтэй энэ төргээл бас. Нэрээ тэгж харагдаж байна тий. Тийм гоё гоц. Гоё харагдаж. За урдаа тавьчих. Тэгээ сах. Уу юу уугч исэн хүнийг урдаа тавьчих гэж юу яач юу. Таны хүлээгээ бэжи. За би өөртөө хийгээд. За тээзээ нэг сайхан толгож аваад. Хуруугаа цоцоо орж иж байгаа. Хаад гэж ингээ. За, минь дахаа. За мэдэх. Гэтэ яг ийм гэр ахуйн ажилд чи айлын баг гэхэр чи ер нь бол оролцож байгаагүй хаа. Би оролцож байгаагүй. Тэгээд одоо сурцсан гэх юм уу? Юу гэх нөгөө би дагаад ганцаараа солиорж явж явах үедээ юм цэгцтэй амьдрах хэрэгтэй юм байна гээд. Тэгээ одоо бол ер нь баг ихнэрээр юм хэлдэг шүү дээ. Бүгдийн л. Өөрөө л. Тий. Тэгээс бас айгу сайн байгаа юм шүү. Ер нь дажгүй шүү. Дажгүй. Чи яад би өөрийгөө жоохон магталтай яваа бат. Хин намайг магтахтай гэдэг шиг дээ. Дажгүй. Хэр амбицтай. Амбицтай шүү дээ. Гэтэ эго бол тийм амар байхгүй шүү. Амбиц л байгаа. Анхнаасаа ч байсан. Тэгэл энэ хүн амбицтай байх хэрэгтэй гэж боддог. Би ч гэсэн тэгж боддог. Тийм. Хүн өөртөө тавьсан зорилготой тэрэндээ амар тийм үнэнч тийм байх хэрэгтэй гэж боддог. Тэр чинь нэг ёсондоо нөгөө ингээд өөрийгөө хуурахгүй нэг том юм байна. Итгэл үншил тийм байна. Чи тэр өөртөө тавьсан амбицтай хурж ижил санаа амрах шүү дээ. Тий. Тэгэл. Тэгээ худлаа пидвэл байхгүй шүү дээ. Тэрнээс биш те. Худлаа пидгүүгээрээ л гарч ирсэн шүү дээ. Тий. Дүнл бас нэг одоо яг ингээ одоо амбиц яг ургацсан шээ. Дүн л бас дэжгүй шүү дээ. За. Одоо өөргөө бүр шидэд идэх шүү. Өөлөө. Тэгэхээр гайгүй. Яа. Би ч болол Та ч одоо ямар ундаанууд өгч юм да. би ч болол ингэж гээд байгаа шүү дээ. Өнгөрөөд болохоо л дээ шүү дээ. Нэг тим сул талтай нэг өнгөрч бол дуусахгүй. Амар өнгөрөө. Найзууд дунд бол сайхан өөрийгөө суулж хөлөөсөө тавина л үзсэн шүү дээ өнгөрөө шүү дээ. Яа. Та ч гэсэн тийм л үсттэй. Би бол үстэй бас өвчгөнж өгнө шүү дээ. Тэр хачаа. Сайхан шүү дээ. Тэгээд нэг найзууд уулзаал. Өстөө нэг сайхан маазраал пам калине гэлэнэ тэргээл. Тэг чи нэх гоё стресс тайлагчдээ шүү дээ. Ер нь ингээд стрессээ тайлах тийм арга техник байдаг юм уу ер нь? Би юм уугах тустай.
Уяар сони. Тэ. Шалаа угаагаад, аягаа угаагаад бүгдийн сайхан ингээд цэмбитл ингээ гэлт хандлал ингээ янзлаад. Тэгээ өөрөө устсан дороод ингээд зөв угаах хэвээр бүх юм угаагаал ингээл фад гэл ингээ байж хатал амар сайхан хамаг стрестэй хэлчихсэн. Тэгээ хулсан буцаа угаагаад тэнэлгээд ингээ гэж. Манай тэр нөхөр шиг биш үү? Тэр нөхөр бас тийм юм угаах, шалмал угаагаал ингээ. Тийм нэг цэмбилгээд угаагаад ингээд сайхан эндүүдээд бүгдийг ингээд сак гэдэг ингээд өвгээд ингээд тавьсан багтал гоё стресстэй хэлчихсэн шүү дээ. Би бол хоол гэж. Хоол хийхээр яг ингээд амар гай амарсан болдог шүү дээ. Банкэл. Тэгээ тэрийг нэг идж байгаа нөхдөд те өө ямар гоё болоо. Тэр л гоё тий. Тэр л гоё. Тэр гоё шүү дээ. Хүний ямар гоё баярлаа гэдэг юм их гоё шүү дээ. Тий. Тэр бас гоё шүү дээ. За илүү. Хоёлоо ч юусэн ихнээс авахлаа тулхаагүй юм шүү дээ. За. Баярлаа. Жохон согтуурхацсан. Албисаар ингээд уудын нэвтрүүлэгт орох бас гоё юм аа. Тийм ээ ямар манай ихнэр ор гэсэн. Одоо тийм болчихсон ор. Ойрд чи бас яг мэдээж алкогольны хэрэглээ зөв зохистой хэрэглээ талаас нь нэвтрүүлгийг хийдэг бас нэг хүмүүс сайхан ууж идэл гоё намбаад суугаад гоё яриаал тий. Тийм зорилгоор энэ нэвтрүүлэг хийдэг. Гэхдээ сүүлийн үед чи бол манай нэвтрүүлгийн чинь жожкон халаал тэгэл айгүй ийм юу ягаал муудсан ч гэдэг юм уу бүр яг тэгж ингэж ингэсэн дугаар бол ойрд ягаагүй вольфизм бүр нэг тэхүү Бэги ууцаа орж ирсэн үгүй өдөр. Үгүй бэги ингэсэн байхгүй хөөх амтаа. Бэгийн буруу биш. Ингэсэн байхгүй юу? Уг баавар гэж нөхөр чинь нөгөө нэг заримдаа бид нар чинь 7 хоногт нэг 2 дугаар ингээд дараалал биччихдэг байхгүй юу? Тэгсэн чинь өмнө нь бааврыг бичих байсан. Нөхөр бааврыг бичих хэрэгтэй байсан чинь баавар яг 2 цаг хоцроод 2 цаг хоцроо ороод ирсэн чинь дараагийн зочинтой маань цугтаа ороод ирсэн байхгүй баавар. Тэгэн гутаа бээгэр харангуут ахын төрүүлээ орчихё ахын төр. Энэ заалан сууж ахгүй юу орчихгүй юу. Тэгээ баавартаа би ярьслага хийгээд дуусаад тэрний араас бэгээ орж ирсэн чинь заалан сууж ах хооронд найз нь таарчихгүй юу. Тэгээд нэг 50 татчихгүй юу саач. Тэгээ орж ирсэн өөр. Манай бэгэж гой залвал та. Дэжгүй гоё шүү дээ. Тийм тэгэл байгаагаар л байсан шүү дээ өөр яах вэ. Тэ? Тэ шүү дээ. Илүү дутуу ямар дүр исгсэн биш бэгээ бол байгаагаар л байсан шүү дээ. Шүү дээ. Албисаар бас гоё өргөдөж орж ирсэн шүү дээ. Тэ? Бүр юу муугаар тэ? Тэ хүчтэй орж ирсэн. Тэгсэн хүчтэй орж ирсэн тэгсэн. Бэгийг ороол гэж. Тэгсэн. Сошиал тэгэхээр идэвхтэй. Сошиал идэхгүй. Идэхгүй муутай. Муутай. Тэ. Тэгтээ чи надад харагдаад байдаг шүү дээ. Одоо тэгтээ ялчгүй нэг юу хитэн байгууллагуудтай нэг юм юутай болохоор юмнууд хийх хэрэгтэй байгаа болчиход тэгэл хөөш би нэг зүйлийг харин гайхаад байдаг. Одоо яг зүгээр нэг YouTube-ийн нөгөө юу байдаг шүү дээ. Monetization нөгөө нэг орлого олдог тэр юу байдаг шүү дээ тий. Дуун дээр ер нь одоо ингээл зарим дуунууд чинь бүр ингээл хитэн сая даваал ингээл дүг ингээл амар яадаг шүү дээ. Тэрэн дээр орлогонд хэр дажиг орж ирдэг. YouTube-ийн мөнгө. YouTube-ийн мөнгө гос яах вэ? Гэтэ Монголд тийм сайн биш шүү дээ. Ер нь нөгөө CPM нь муу шүү дээ. Зарж байгаагаараа гэх юм уу? Яг үзэж байгаа мөнгө нь бол бас тийм сайн биш шүү дээ. Бараг яг YouTube-ийн тэр нөгөө бичлэг бүгд төр яг л адилхан л. Тийм. Ха биш ч тэр. Үгүй тэгээ шүү дээ. Яа, бүр яг шийлээ. Тэг. Би ч гэсэн Хадамт Суярын нэвтрүүлгийн ивент эдгэж хамтран ажиллагч Чилийн номер 1 Албака. Хадамт Суярын нэвтрүүлгийн ивент эдгэж хамтран ажиллагч Авраг, үндэсний мандаа үйлдвэр Vitafit компани. Хадамт Суярын нэвтрүүлгийн ивент эдгэж хамтран ажиллагч Шинсэгэ Med компани халаасан сожу Синик сожу гэж. За ингээд нэг реклама нэг амсгаадаар. Ой би нөгөө түрүү beef гэж яриад ирсэн нь би тэр нөгөө нэг Lil Pumag асуух гэсэн байхгүй. Тэр нөхөр чамайг өдөөд идэв юм уу эсвэл чи өдөөд идэв юм? Намайг өдөөд тэгээд би өдөөд.
Ном өдөхөр би өдөөд тэгээд тэгсэн чинь тийм л за. Юу болсон? Үгүй нэг лайв хийсэн юм. Би яг хуу цаадгыг чинь лайвыг үздэг байсан бохгүй юу? Ааха. Тэгээд байжсэн чинь цаа чин жоохон лайв хийж захтаа жоохон акшн согтуу тавиад болохгүй юм яриад тах шиг санагдаад. Тэгээд нэг юм бичсэн, комент бичсэн. Тэгэл ой чи юу ч яриад байгаа юм байна та гэсэн. Станер болсон гэл. Тэгээ над руу нэг цуг лайв хийх реквест явуулаад тэрийг би ингээд авахгүй махгүй. Би чинь тэг чинь яг үүр цайц өглөө болчихсон юм чинь. Тэнцээ чинь Америкт болохоор шөнө одоо тэгээд тэгсэн чинь л яастаа болсон майцсан тэргээ бах. Тэгэхээр дурга өрөө тэгээд яваад орсон ч гэсэн амар доромжлтэй. Би чинь тийч яаж байгаа нөгөө хүмүүс унтж байгаа шүү дээ хэрэлдэж. Чи зүгээр дуугаа гэсэн. Тэгсэн. Тэ тэгэл тиймэрхүү болсон да. Юу ч болох вэ тэгэл. Биш. Тэр сад чи юу хийдэг сал юм бэ? Америкт одоо ажиллаад амьдэрдэг л зал баг та. Би бас сайн мэдгүй. Яг нөгөө нэг reaction видео энэ төр хийдэг байсан. YouTube хийдэг байсан. Яа тэрүүгээр нь л мэдхийм. Тэгээд бусдаар яг юу гэдгийг сайн мэдэхгүй юм да. Би бас үзээд идэг байсан. Аа. Бас яг YouTube контент хийж байгаа нөхдөд ч бас хараад. За жаахан уушлаараа бэб гэ. Тэр тэгвэл тийм юм болсон юм тий. Тэгээ юун сүртэй дараа нь тэр чинь нөгөө хин Ньюсак бас та хоёрын юу ингэж юм яаж maaгаад. Ньюсак чинь яг тэгдэг шүү дээ. Тийм байсан тий. Тэгээ ер нь цаа чин яг нэг сенсац юмнуудыг аваад бариад ажилдаг шүү дээ. Бас өөрөх нь ажил юм даа. Тий. Тэгсэн байсан шүү дээ. Сонирхолтой хүмүүс шүү. Тэгсэн чинь мөр зөвөр дээр бид хоёрын хэрүүл чи вайрал болж молоод харахгүй амтэн чи одоо хамааё тэ янз юм ярил тэ тиймэрхүү юм болцсон. Ер нь яа штэ тий. Ингээд зүгээр амьдрал дээр яг бид нар ингээд юугаар ингээд яагаад штэ. Сошиал ингээд ийм янз бүрийн платформоор ингээд дамжуулаад ингээд нэг нэгнтэйгээ муудалцаад ингээд яг ингээд амьдрал дээр бол яг тийм муудалцаанд хүртлээ хүн бол бас холоо тий шүү дээ. Яг тийм амар бифтэй юмнууд бол яг ах нарын үед л байсан л та. Тараал яг таны ярьдаг шиг нэг зодтолт шүү дээ. Нэгийг үздэг тэгэл. Одоо бол тэгэл нөгөө нэг юу гэх юм интернетийн гангстерүүд болсон дээ шүү дээ. Тийм. Тэгээ хоорондоо яг зохион байгуулалттай ш тэгээд юм уу уулзаад яадаг чи мэдэхгүй тэгэл тийм хүмүүс зөндөө байдаг ах ба. Бацаа байхад бол манай 2 ихэр байдаг үсэ. Манай 5 дахь оролт. Тэгээ надтай таралтгаар л дандаа зодтолдог. Ерөөсө харахаараа шууд яачаад идэг. Би одоо яг яачаад идэг үсэ. Тэ шууд үзчихдэг ерөөсө. Нэг 2 ихэр нөхөр байдаг байсан. Золонтой. Золонтой тий. Харахгүй манай сургууль чинь 40 мянгатад. Сургууль 40 мянгатад гэр 5 дахь оролт байхгүй. Тэгээд ингээд юу яхаар чинь 40 мянгатад сургуульд ирчээд тэгээд 5 дахь оролт 40 мянгат хоордоос олдсон би сургуулийнхаа талдаараа 5 дахь амьдэрж ич тодорхойлохынтойгоо усалцчихдаг байхгүй. Тэнгуй чи юм уу гэртээ ирж таарна гэл асуудалтай тий. Тэгээд отоо зогсчдаг байсан юм шиг. Би чинь 16 гэх шүү дээ. Оо тийм үү? Цайзах юм уу? Тий. Хөлдүүцэн хэрэг шүү дээ. Бас эвгүй газар үз? Эвгүй шүү дээ. Тий. Тэгэл тэнцэнэс тэгэл яг дуу их гээл тэгэл явсан болсон. Тий. Тэр чи бас эвгүй шүү дээ. Гангстер нутаг шүү дээ тэгэл. Чи яг хаанах юм бэ? Толгойт гэдэг. Толгойт. Тий. Тий. Нэр тэгдэг тий. Тий, толгой. Зарим яг зүгээр жигийн дуунууд их хөвчлэн тэгдэг гэсэн шүү дээ. Жи хороолол юу. Чамд тийм дуунууд юу байхгүй юу?
надаа яг 16 19 энтер гэдэг дуу байгаа. Тий. Хүүд 16 энтер гэдэг тиймэрхүү дуунууд байгаа. Яг тошоод болсон тиймэрхүү дуунууд. Энэ нөгөө нэг энэ юугаа заах үгүй бол өөрөө хичлээ штэ. Юугаа яаж яадаг юм? Аяа. Цоолгод юм. Би анх өөрөө аяа идэг гэсэн. За. Тэгээд явжгаад явцгүй юм байна гэд. Тэгээ би өөрөө яг рэп хийх хэрэгтэй байна. Аяа идэг тийм хүмүүс нь сайн нугасаа сайн юм байна. Тэр хүмүүстэй ажиллах хэрэгтэй байна гэж ойлгосон. Тэгэл аяа анхуул яг ингээ бэлэн аянууд юмнууд аваад явчихдаг байсан. Тэгэл одоо явандаа Монгол ийм залуу аяадаг продюсерууд амар мундаг болцсон. Тий. Тэгээ дэлхийн хэмжээнд байгаа. Чиний дараагийн амбиц бол продюсер байна уу? Тийм сайн артист гаргаж ирэх. Тэгээд тэрнээс гадна яг миний яг өөрийн яг дотоод хүний тийм хүсэл байгаа. Тэр нөгөө хүний хөгжлийн талаар ч юм уу ажиллах, хүний одоо юу гэх юм сайн үйлсээ хийх ч юм уу тий. Хүнийг дэмжиж өгөх ч юм уу яг ийм хэрэгтэй үндэнд тусалж байсан гэдэг тиймэрхүү бодол байдаг. Тэр нь яг хуу продюсинг ажилтай яг холбогдох юм болов уу гэж бас боддог. Тий. Гэтэ хүн кинонд шалгаагүй шүү Тий. дээ. Тэгэл ер нь хамгийн л продюсер гэлдэг л дараагийн шат тий. Кино продюсерлаа. Тиймэрхүү юм хийх бас хүсэл байгаа. Сая кинонд тоглосон чи яасан гинэ? Кинонд тоглосон чи нэг алаад байна л гэдэг шүү дээ. Ганц явал ерөөсөө ганц яг тэр шот яг юунууд ингэ таслахгүй ганц явал үг мүгэ ерөөсөө яг бүгдийн цээжилсэн. Тэгээ яг нэг жүжиглээд байгаа чинь мэдэгддэг шүү дээ нэг юм. Тэгээ би яг жүжиглэхгүй л гадсэн нэг тэгэнгүүт яг тэр нь болоод исэн баг л та. Тэгээ яг жүжиглээд байгаа чинь яг жүжиглэх биш юм билээ шүү дээ. Тэгээд тэгж л ойлгосон. Тэгэл яг тухайн үед яг тэр нэг дүртээ яг ороод тэгээд яг өөрийнхөө өнцгөөс яг яаж наалдах нь тэр нэрээс гайгүй ажиллаж чадсан юм болов уу гэж бодсон. Тэг. Хизээ гарах юм. Энэ одоо удахгүй гаргасан хэд хоногийн дараагаас л. Энэ 12 сартаа гарна гэдэг чинь. Юу гарав IPTV-гээр юм. IPTV-гээр тэгэл ер нь хаасаагүй явчих واخа. Шинэ жилийн тиймэрхүү кино контентууд байдаг шүү дээ. Тиймэрхүү юм шиг байна. Зүгээр энэ тухгүй орчинд ер нь яадаг вэ? Чиний ер нь хамгийн тухгүй орчин чи юу гэдэг вэ? Тухгүй орчин уу? Яг санаа нийлэхгүй хүмүүстэй л байх л жоо хэцүү байдаг та. Яг тэр дунд яг уусч байх хэцүү. Тэгээ шууд хаяагаараа явах хэцүү. Яг нэг юм байх хэвээр болоод байх. Тэр л жоохон тухгүй орчин баха. Яг хүн тухтай орчин гэдэг чинь ингээл өөрөөхөөрөө байдаг, өөрийг нь ойлгодог хүмүүстэй хүн чинь нэг гоё штэ хаа. Тэгэхээр яг нэг бие барих тийм орчин л хэцүүлээдэг л та. Яг нэг юм тухгүй цаанаасаа нэг юм дуртай дурггүй ингээ байгаад байгаа. Тэр орчин жоохон тухгүй л байдаг. Тийм штэ. Тэгвэл яг байгаа л баймаар байдаг газар. Байгаа л баймаар байдаг газар бол аав ээжинтэй байх. Нэг зарчим итачдаг шүү тий. Тэ нэг гоё идэг шүү дээ. Тэ. Аав ээжиндээ байх гоё л доо. Монгол гэрт яг чамд тэгш санагддаг. Би үлдэх шүү дээ. Монгол гэрт орол. Гифтгэрээс зүгээр яг ч юм унтмаар санагдав. Амар унтдаг тий. Сайхан амарчаал босоод ирдэг. Өглөө яг тэгэл амар унтсан юм уу гэж бодонгууд яг нэг 6 7 болж хатал босоод ирдэг. Тий. Хэвээ хамаг тархитал амрал. Би ч өөрөө завхных ш та. Тийм үү. Тийм. Тусан цэнгэлийнх. Тэгэл яг багасаа л яг хөдөө яг байнга л зуны амралт юмараа яг хотод өсөж байгаа ч гэсэн ингээл зуны амралт юмараа байнга байдаг, мал хариулаад ингээл байдаг. Яг хөдөө бол бас гоё ш та. Ихэнх турсан ч хөдөө байгаа. Ялангуяа тосон цэнгэл бол бас л хүүтнэрээ бол алдартай газар ш. Тийм хамгийн хүүт газар ш. Хамгийн хүүт газар. Тийм. Өвөл бол үгүй бүр би ч тэр хүүтнийг мэдгүй л дээ. Яг чанга юм бэлээ. Ингээд машин тултал нь баарын халуун дээр нь тавьчаад тэгээд үдээлгээд байхтал цонх цантаад идэв юм билээ. Тэг амар үлгэр домгшил юмнууд ирдэг шүү дээ. Гатаа шийж чангууд
шууд хөлтцэн гэл. Колонк нь хөлтчихсэн гэ. Тэр үл тэгтээ үн юм шиг л шүү. Тийм. Тэ. Колонконд ороос мөстүүд ингээ хөлтцэн дэш ингээ. Юу яа. Тэр л угаасаа яг тосон цэглэл бол хамгийн өтөн газар л та. Тэ. Аав ч нутаг юм уу? Тэ аав ээж хоёлаа Хоёулаа юм. аав үлээс тагих ээж тосон цэнгэлэх. Яг уу ер нь яг тэгээд өвөө эмээ яг хүмүүсээ ингээ ярих юм бол завхны их уулын тэгээд тосон цэнгэлээ тиймэрхүү хүмүүстэй. Өш би дээр нэг нэрийг мартчихад байна орж ирдгүү. Энэ сэрэл нөхрөөс юм аа. Бас рэпер. MBT. Нөгөө нөхөрч. Тэр бас хүний хөвгөлтэй нөхрөө. Нөгөө манай киноны нэг дог доолсон. Хөвгөлтэй нөхөр. Тэгээд хоёр нэг юу байхгүй юу? Машинд буу халаад явахгүй юу? Тэг чи энэ дэр нэг юм яачих. Нэг юм клипний зураг яачих гэл. Манай. Нээлт хийzээ юм бэ? Очиж дүүн чимээл даа нээлт чинь тэр гэлсэн. Үнэн цоглог гараа тэр тэгсэн чинь нэг тим ярьж исэн байхгүй юу? Тэ ян гэд одоо юугаар бол попор нэг гэж ярьдаг шүү дээ. Улс төрөөр бол тэрнтэй адилхан рэпрүүдэд нэг тим байдаг юм уу? Монголоод уулахгүй ш гэдэг юм уу? Тийм бит юм. Мэдгүй. Тэгснэ аварга л тий. Би ч нөгөө мөөжи эднэрийг л сүйтгэхэд л яг дуунууд нь хит бололцтой амар явж ирсэн. Тэр үед шүү дээ. Эсвэл мөөжигээс алж гинэ те гэл тэргээл тэгсэн чинь. Нөгөөч байдаг гэсэн байхгүй. Бид ч тэгэл Монголоод уулахгүй гэж тэгэл хинч Монголд болвол тэгэл хинч л одоолно шүү дээ болт юм ярьсан. Тийм байт юм. Мэдгүй тэр хүний л үзэл бодлол юм байна л. Би бол гэхдээ яг Монголоо дуулахгүй энэ төр гэдгөө би яг өөрийнхөө амьдарч байгаа өссөн тэр орчноо бол хамгийн дээр тавьдаг. Тэ. Тэрнээс яг яг тэр даагуу яг тийм үндэсний хөгжим энтрээр дагнаа тэгээд явах ч юм шиг л тэ. Тэрнээс ерөнхийдөө бол маш хүндэлдэг л гэсэн үг. Одоо ингээл зарим нэг юунууд тэгж яриад шүү дээ. Одоо энэ улс бүр яг Монголын нэг номерт байгаа энэ гэл. Тийм яг уралдуулаад байр суурь тогтооход байдаг юм байд юм уу? Энийг бол үзэгчлээ өөрсдөө тэгж байгаа үстэй. Тий. Тэрнээс биш таад бол хоорондоо тийм байхгүй үстэй. Мэдгүй байдагт нь байдаг юм болов. Би хоёрт явж байгаа шүү гэж боддог. Тийм хүмүүс байдаг юм болов. Би бол таад бол бүгд л нэгт явж байгаа гэж бодож байгаа үстэй. Ер нь бол тэгж бодсон дээр байдаг илүү дээ. Би бол мундаг, би шилдэг гэж бодох хэрэгтэй гэж боддог шүү дээ. Уран бүтээлч нарыг. Тэрнээс би ингээд жоохон муу уран бүтээлч гэж бодох юм бол би ингээд жоохон муу ажил хийдэг гэл. Тийм бол тэр чинь тэгэл дээшлэхгүй л гэсэн үг. Ер нь жоохон амбицтай байж ижил зорилготой байж ижил дэш явах. Тэрнээс ингээл гэдэг. Тийш та. Тийм л ахал та ер нь үзэгчд л уралдуулаад гэдэг л та. Тэ. Яг өөрсдөө тэгээд нэг мдээгүй ах чинь өөрсдөө нэг өрсөлдсөн яваад идэг хүмүүс бас байдаг л хэл та. Би энэтэй өрсөлдөнө гэлч юм уу те. Би энэ дээр гарна гэл. Яг тэгж хүмүүст бодогдож ийн гэх юм бол би бас мундаг л байгаа юм байна л гэж бодно. Энэ альпизмын дээр гарна. Би энэ өрсөлдөгч гэж бодож байгаа бол тэгэл би бол мундаг юм байна л гэж бодно. Нэрээ бас тийм ээ. Ялцчихгүй. Өөш алив. За нөгөөх чи аав юм. Би дандаа ингээд тал болгоо хайцсан. Зүгээр зубравкага авчихгүй. Зубравкага шууд барьчтай. За. За ингээд үдчихэж байгаа юм. Үнэн нэлээ болчихсон те. Болоогүй нааха трейлер баг уугаад ирээрээ гэдээс одоо уушлаараа бэблэр хэд өгтөө тэгж бодож байна. Ер нь тэгэл борхон өгөл хийдэг ч яг үйл. Ер нь олон өгтөө бол хийх гэж боддог. Олоолаа их сайхан л та. Тэгэл доотл нь гуруулаа ч юм уу тий. Гуруулаа биш 3 хүүхэдтэй. Тий. Би ч өөрөө нэг дээр ах ихтэй айлын гуруулаа болохоор бас нэг гуруулаа байвал гоё юм л олоолаа байвал гоё гэж боддог шүү дээ. Тэд тийм хол ах эгч нартай байхаар ер нь яг одоо өөрөө томроод ингэчгээр бол илүү бас гоё түшигтэй байдаг болов.
Тий. Тий. Ах эгч нар бол бацаа байхад бол төрсөдөр бол хизээний занага байлаг өгдөг байсан байл бодвол. Тий шүү дээ. Тэгээд би чи өөрөө доороо тэгээд сүулт дүүтэй болсон. Дүүтэй гэдэг нь одоо их чи хөвгтөлтэй. Тэгээд хүмүүс болохоор миний хүүхдэл гэж ойлгоод байт юм шиг байлээ. Би чи нөгөө нэг 16 7-той даах дуу гээл ингээл явж байхдаа ингээд нэг жоо хүүхд дагуулаад яваал Instagram дээр зураг мөргийн тавил тэг явдаг гэсэн. Манай бас хөрхөн бацсан байгаа. Тий. Тэгэд ер нь бол би ч гэсэн одоо бас дүүдээ амар сайн ах байх гал бас ямар бэлэг гэлээ та сая яг тэгдэг дээ. Тий. Яг үнэ. Тий. Шинэ жилээр одоо ингээд шинэ жилийн яг манай урлагийнхны завгүй сар байж шít. Хэр ачаалттай байдаг вэ ер нь? Ачаалттай шүү. Хамгийн их ачаалттай шинэ жил санаанд орж ийн үү? Яг 18 9 оны яг тантай уулзахын өмнө л байсан баг. Яг тийм амир ачаалттай гэхлээр ч одоо ер нь юу гэх юм өглөөнөөс орой хүртэл ерөөсө тасралтгүй л тэгэл баг өдөр болгон шахвал явдаг байсан баг. Чиний амьдрал чааш надтай уулзахаас өмнөх, надтай уулзнаас дараах гэдэг үү? Тий. Ер нь яг тийм байна. Тий. Тэгж яваад байгаа юм. Тий. Тий. 18 9 оноос өмнөх тэрнээс хоошоо гэдэг. Яг тэр 18 оны тэр хавцаа юм уу? 18 оны сүүл мүлээр яг л хүмүүс мэддэг болцсон. Тэгэл эд бужиг нуулгаал хүн болгон салгаал яг нэг өдөрт нэг 5 6 газар дуулаад явжсэн үйл байгаа л. Тэгэхээр бас тасралтгүй л баг өдөр болгон шахал тэгэл явжсэн үйл байгаа шүү дээ. Би зүгээр нэг зүйл асуумаар санагдчихэв. За одоо тэгэл одоо бол нөгөө стадион гэдэг юу ч юм бол палс шиг л болчихлоо шүү дээ. Ингээл байнга тоглолт болж идэг тий. Ер нь зүгээр стадион биш л дээ зүгээр ер нь хаач вэ? Хамгийн их ингээл ийм сэтгэл хөдлөж дотроос нөгөө адреналин ялгаруулж ингээс нэг ийм нөгөө нурууны ус босно гэдэг шиг тэгж гоё таашаал авч ирсэн тайц. Тий, цэнгэлт хүрэл. Хамгийн хизээ тоглолт. Хамгийн анхны цэнгэлт хүрэл 2017 оны XMF хуур мөсик фестивал дээр яг тэр чинь яг тэр нэстэг жон энэ гараалах яг тэр жилээ. Тэгэл яг ингээл надаа ингээл монитор зүүж өгөөл арын өрөөнд ингээл байж ангуутл ингээл цаана ингээл хальт цонхоор ингээл харангуутл битүү ингээл хүн. Тэгээ би чинь тэнцээ ингээд нэг за нэг 100 200-аас дээш хүн дээр нэг дуулж үзээгүү. Тэгэл нэг 5 10 найзтайгаа л нэг райм ингээл яваал ингэжсэн л хүн шүү дээ. Тэгэл яг тэр чинь бас яг тоглолтын яг хамгийн сүүлд мүлд нь баг гарч ирж мэрэл амар тийм ер нь амар хайптай байсан. Тэгэл яг гараал ирсэн чинь ингээл шууд монитор зүгэл. Заавал би ингээл шууд чихэн дээр юм яриад за урагшаага яваарай. За ингээл тэр нарийнхан коридороор тэр чигээр яваал яг тайз руу ингээл гараал гэсэн чинь сак гэл. Тэрэн дээр л шүү хүмүүс паниктд юм л шууд ингээл яг ингээл амар их юм бодоол яг тэр дуун дээр алдчихгүйсэн ингэхээсэн тэхээсэн гэл юмнуудаа бодоол тэгж гарч ирэнгүүт шууд бүх юм мартагч чам бүт гэл. Тэр бол надад бол яг анхны том тайз тэгээд бас нэлээд их туршлага болсон. Тийм үйл явдал. Тэгээд тэрнээс хойш бол тэгэл жил дараалал тэр чигээрээ тэгэл XMF дээр гараад одоо бол тэгэл яг гэртээ ороод ингээд гарч ирдэг гэрийнхаа тайзан дээр том өрөөнд орж байгаа юм шиг санагдаад. Тий. Нэг жоохон паникнд орж аваад тэгэл цаашаа бол ингээд яваад орцсон уу? Тий. Тий. Гэхдээ тэр ч бас гоё л байх л да. Тэр олон хүний энерги. Тэгэл тэр хүмүүс чинь яг миний дууг ингээл дуулаалыг хэл дэмжээл ингээл ах чинь бас амар гоё л да. Тэр бол хамгийн их адреналин ялгаруулж ирсэн байхаа. Яа. Тий. За би болчихжээ. Яг л тэгж мэдрэгжсэн үйл л та. Ер нь нөгөө энэ тентхийн ингээд гадагшаа татгшаа явж ингээд алдартай аэропортын тоглолт могод үздэг юм уу ер нь? Би нэг тийм тоглолтууд үзэж байгааг байхаа. Тий. Гэхдээ үзье гэж бол боддог. Тий. Үзье гэж боддгоо байхаа. Боддгоо яг зүгээр зүгээр яг тэр хүмүүстэй дуу хийсэн л гэж бодож.
Хамгийн их сонсдог гадны рэпер ч юу юм? Одоо Snoop Dogg, 50 Cent гэл яг тэр классикууд л та. Eminem тэгэл Yellow Wolf тэгэл яг классикууд байгаа. Suicide Boys гэл одоо орчин цагийн тиймэрхүү рэпрүүд хамтлагууд зөндөө байгаа. Тэ. Одоо англи хэл нөгөө орос хэл бол ерөөс огт сураагүй шүү дээ. Тэ. Гэхдээ англи хэлэндээ бол сайн байсан уу? Англи хэлэндээ сайн байсан. Гэхдээ илүү нөгөө сонирхол нь байгаа учраас тэгж байгаа л тэр чинь. Тэ. Бидний үед чи яг нөгөө чита тоглодог. Компьютер дээр яг тэрүүгээр амар их англиас сурсан гэж боддог шүү дээ хувьдаа. Тэгээ компьютер дээрээс л яг тэр нэг англи хэлээ яг зөв яг юуки нөгөө нэг багшгүйгээр хар яриагаар гэх юм уу. Тиймэрхүү юмнууд амар их суралцсан байна. Манай нэг жүжигчин залуу Америкт ч айгүй олон жил болвол бас л тэгэл нэг тий нөгөө Холливуд гэдэг айлын хаалгыг бас нэг тогсчих сараатай бас нэлээ үзсэн шүү дээ манай нэг нөхөр нэг залуу. Суушд бол манай доотлаа гэдэг байсан. Тэгснээр харин тэр залуу харин хэлж байгаа. Энэ акцент гэдэг юм чинь бүр ингээд тий бүр ингээд унган байхгүй бол юу амар хэцүү юм байна. Яг үнэхээр акцентаар болгохтаад идэм байна. Сүүлд ингээд сурахад айгүй хэцүү байна гэж. Тийм гэл дуулахад ямар байдаг юм бэ? Тэг ярих акцент ч бол яах вэ? Тэгээд тэвлээд юм байна. Мэдгүй миний хувьд бол асуудалгүй гайгүй. Асуудалгүй гэж үү? Тийм. Дайжгүй хаа. Акцент гэх юм уу? Тэр ч одоо нөгөө нэг яг хүнд ойлгомжтой өгүүлж гин үү? Яг юм тод байна уу? Тийм цэвэр ярьж гин үү? Тийм. Тэр маш чухал та. Тийм. Тэ. Тэгтээ орчин үеч гэсэн нөгөө нэг хамаагүй зүгээр нөгөө mumble rap гэдэг шиг. Хамаагүй госчдаг болцсон байгаад байгаа шүү дээ. Freestyle-ийг явуулдаг, mumble rap хийдэг. Тэг гол мэдрэмж байгаа байхгүй. Тэ. Тиймэрхүү юмнууд байдаг шүү дээ. Яг акцент чухал хаа. Хоёул ус төрчихв. Ядаргаад үзсэн. Би за таныг төржүүл би төрж шүү. Ай төрж байна. Би шинэ Монгол ус эзэн хөгж өглөө. Монгол улс нэг 2050 онд хөгжих юм болоо. Тэгж л боддог шүү дээ. Би яг өгөхөөс өмнө нэг Монгол улсыг яг хөгжиж ин доо гэж хараад хүчээсэн гэж боддог шүү дээ. Болж ин да. За одоо яг зүг занд орж ин да гэл. Тэрнээс нь бол гэтээ бид өөрсдөө мэдэхгүй бас ингээл хөгжиж байгаа юмнууд зөндөл байгаа л та. Дандаа мууг нь хараал явдаг ч гэсэн. Гэтээ яг нэг гоё болохын үтчээл хөхийсэн л гэж боддог шүү дээ. Гэтэ одоо өнөөдөр бол ингээл бүр зарим хүмүүс бол бүр амар готрон гэсэн юм. Ер нь өнөө маргаашгүй Монгол орон сүрх гэдэг ингээл яриад идэх шүү дээ. Дууслаа энэ төр гэл. Тийм готрон бол биш үсттэй. Готранг болтол тиймэрхүү юмнууд өдрүүд биш шүү дээ. Амар төгжрэл ажиллаа халаал ингээл ёо гээл тэгэл стресстэй л ингээл тэгэл бүх юм утгагүй санагддаг үед байж та. Ёо зайлцэл би энэ ч одоо юу ч хийгээд байгаа ингээл. Гадагшаа гараа гэж бодож байсан юм. Үгүй юу. Зөвхөн Монголдоо. Яг уу тэгж явж амьдрах юмсан гэж боддог. Тэгтээ яг аялаад жоох амьдарч байгаад буцаал үрээд. Тэрнээс яг очиод ингээд тэр чинь сууршаад амьдрий гэж бас боддог. Мэд идэшгүй л гал та. Мэдгүй. Надад л зүгээр юугмэр чинь нэм нэг 50 амьдрах тийм хүсэлтэй хүн юм шиг байгаа. Би явж байгаа хөвшвөл бараг завхан руу явах хаа. Тэ. Бужигнаад нэг тэгээд ах тийм сонирхол байдгүй айгу 50 амьдрахыг л хүсдэг. Тэ. 50 амьдрахын тулд бас нөгөө гэрүүлээ зохиохдоо ч гэсэн ханаа сонгохдоо ч гэсэн бас яг тэгжил
сонгосон байлгүй гэдэг. Аа. 50 эмэгтэйг. Тий. Тэ? Тий. Тийм байгаа юу? Тий. Тэгвэл гоё шүү дээ. Харин таны ихнэр чинь хоолн те. Манай ихнэр бас бол. Өө тийм үү? Амьдаанууд юм байна. Амьдаа. Тий. Ааха. За төлөө. За яаж ий? Шийс үрээд нахаа. Зоодын нэвтрүүлэгт орсон ч гэсэн гоё байна. Галаахтай болцоо дуусаа. Одоо галаах гөрвлийг өргөж өгсөн. Одоо ном өргөж өгөх юм байх. Тэгтээ энэ юу яд юм бэ? Хүмүүс тэгтээ хүн өөр янз юм байна. Валфизм бол халаад ингээд тэ гараа зөндөрсөх тусам дууга хураагаад эхэлдэг талын хүн юм шиг байна. Тийм ээ нөө. Тийм байна. Эхлээд ингээд нөгөө жишээ юм яриад байдаг ингээд нэвтрүүлэг эхэлж яхад айгүй яриа орж ирсэн шүү дээ. Аа. Тэгэл ингээд хит хитэн шотууд татаад ингэсний ардаас ингээд улам л хариултууд нь богинохон болоод Ахаа тэгээд ингээд тэгсэ. Гэт ингээд тийм юм. Эсвэл бол бие ингээд цэнэд эхэлж гинөө. гүүгүү. Гайгүй юу? Гайгүй. Зүгээр. Би бол тэгж л ойлголоо. Гүүгүү баха. Зүгээр. Жохон сандраад байна. Яг шүү. Нэг ингээд байж байгаа бол тэр Пив харин тийм ч гоё шүү дээ. сайхан залгилчдаг хүн байж штэ. Одоо би Яа. Шийх шээчээ дэрээ. болох уу? Да. Баярлалаа чи. Би одоо нэг шээлэхгүй бариад л юм байна. Ачаадрын төгөлн шин. Вот би ороод ирлээ. Васига шээлээ. За уушлаа. За гой. Тэц шалэрга бари. Алуу. Ардын дуу мэдгүй. Ардын дуу сайн мэдэхгүй шүү дээ. Яг сонсч л байсан л байна л та. Яг дуулах гэдэг юм бол бас сайн мэдэхгүй хаа. Энд тэнд ингээд манай хүү дуучин гэхээр яг тийм даалгавар ирэх үү гайгүй юу? Гайгүй. Гайгүй юу? Манай өвөө уртын дууч хүмүүс. Өө за ямар гоё. Тий. Ээж яав уртын дуу дуулдаг хүмүүс. Тэгээд би богны дуу дуулдаг болоод тэгээд. Тий. Яг ардын дуу, уртын дуу тэмэрхүү юмнууд дээр жоохон тэмэрхүү юм магадгүй. Гэхдээ ингээд уртын дуу сурах юмсан гэж боддгоо юу? Бодно. Бас сайн шүү дээ. Бодно шүү дээ. Ярдэн засгэ. Ооч. Эрдэн засаг онгоч байсан. Үнэхээр гоё дуу шүү. Та ингээл уугаад ч юм уу найзтаа суугаал тэгэнгүүт нэг ганц хоёр тал дуулмар санагддаг шүү. Оо дуулна шүү дээ. Солиорч өгч шүү. Тэг ямар сайдаа манай найз гэсэн чинь караоке дуулж байгаад нэг 10 жилийнхээ найзыг дуудсан чинь жахва бид нар суучсан байхгүй дуусан жахлан бид нар. Тэгин чи би ойрлоод байсан чинь манай тэр 10 жилийн найз хөшөө чи чимээг байлтай гэнэ. Жахлаг дуу. Чи Дуртай тий. Тэг би ойрлоод байсан чи дугаа байлтай биш. Ядаргаад. Би зүгээр жингээ барихгаа салаад идэж байгаа. Тэгтээ энэ жим барина гэдэг чинь бол асуудал шүү. Би ч Нэг хамгийн гол нь шүү дээ. Тэгсэн мө. Чи нэг алдчих юм бол хэцүү. алдцаа. Одоо хэд байгаа даа? Жинчин. 70 бол гэхдээ хэвэн юмстэй. Хэвэн шүү дээ юу яриад байгаа юм. Би чамаас илүү байх чинь. Харин тийм. Би 73 4-т байгаа. Гэхдээ энэ гүзээ чинь сонирн бохгүй. Тий. Наадхаа нэг алдчих юм бол хөөе. Хэцүү шүү. Харин тийм байна. Тэг гүзээтэй нөгөө юу лээ? Ямар ах вүлээ? Би мархад болно шүү дээ. Харин яг тэгэд нааха. Энэ нөгөө чиний юу? Гүүгүү. Энд чинь нөгөө чиний бэлэг
Энэ үү? Нэрний Тийм W. хэр хин аксессуарлог бай ер нь. Зарим нь бол амар лаглаг юм. Амар байсан шүү дээ. Аа. Одоо би яг ингээд гэр бүлтэй болсноос хойш ингээд надаа миний нүүрэн дээр ингээд энэ чинь ингээд хөмсгөн дээр ингээд хоёр персинг ингээд хамран дээр персинг, септум персинг, энэ чинь нэг персинг ингээд 2 3 эмэг тэгээд ингээд 3 4 гинж ингээд битүү ингээд тэгэл нүдний шилттэй тэгэл малгайтай ингээд зүгээр битүүл нэг юм тийм байсан. Тэгээд Хар тэртэй байдгүй юм уу гэж байна. харин тэгээ одоо ер нь гайгүй болцсон гэж бодоод байгаа шүү дээ. Манчин бүр бүгдч байхгүй явж байгаа шүү дээ. Ер нь бүгд зүг чаддгүй. Харин би бас бүгд мөгж эмэг зөхгүй байж байгаа. Өнөөдөр бас яг ингээд зүгд үргэтэрлээ л тээ. Ингээд жоохон байж байгаа л ингээд ийм хуруу бариач байгаа юм шиг санагдаад ингээд тэртэй санагдаад. Ингээд юу яхаар л. Одоо сүүлдээ ярин жоохон ядраад идэв юм шиг санагдаад байна шүү дээ. Бах эмэг зүгэл ингээд тэгэхээр. Тийм. Тэ болсноос хойш ер нь жоохон гоё болж байгаа. Илүү дараахан болж байгаа гэж. Харин тэ дараахан болоод байна уу? Айлгүй болоод байна уу? За ингээд халамцсан ярийн нэвтрүүлгийн урилгыг хүлээж авч хүрэлцэж ирсэн Волфизмда маш их баярлалаа. Одоо ингээд энэ түрээд хоёлоо нэг сайхан тулгаж аваад нэвтрүүлгээ өндөрлөе да тий. За тэг яах. Төгсгөлийн үеийг үлдээе л та. За тэгээд үзэж байгаа бүх нийт монголчуудаа сайхан үйлжөөрэй гэж хэлье. Тэгээд эх хондоо ол зомог дүүрэн эрүүл их сайн байцгаагаарай. Тэгээд хамгийн чухал зүйл бол мэдээж бидний гэр бүл тэгээд дөрөв хүүхэдтэй юм тийм байдаг шүү. Тэгээд гэр бүлэрээ сайхан урт удаан сайхан үйлцэтэй тийм өрөөлийг дэвшүүлье. Би нэг сайн ярьдаг төрлийн хүн биш. Энэ болж игэл яг дуулч ай байвал шууд дуулцсан дээр байдаг. Тэгээд өнөөдөр намайг үрж оролцуулсан галаахтаа болон хамт олонд нь бүгдэнд нь баярлалаа. Тийм. Тэгээд би ярихдаа тийм сайн хүн биш. Ер нь жоохон хүнийг сонсох ойлгох тал дээрээ сайн. Тэгээд ер нь л жоохон муу ярьдаг. Гүй сайхан л ярьлаа шүү дээ. Дажгүй юу? Дажгүй. Аливаа шинэ жил болж байна. Хоёлоо вайна тулгаад өндөрлчээ тий. Одоо тэгтэргүй хоёлаа чинь шинэ он гарах гэж байна. Тэгээд оноос өмнө дахиж таарахгүй л байх. Чи их ажилтаа би их ажилтаа тий. Шинэ оны минь. За. За бүгдэнд нь баярлалаа. Бүгдээрээ гэр бүлэрээ сайхан эрүүл их байцгаагаарай л гэж хэлье да. За. Ийм сайхан үрстэй ингээ буйнаа өгцөө явцаа ээж байгаа. Наас нь бол одоо мартаагүй нэг ч өдөр байхгүй. Одоо магадгүй одоо ингээ харж иддэг бол ээжтэй л маш их байлж өгдөг одоо. Хүмүүс намайг амар сайнаар ингээл хардаг. Ерөнхийдөө хөвчлэн амар өдий хүртэл юм гоё сайн нэртэй одоо аюу талархдаг. Гэхдээ нэг л алдаа гарах юм бол би бүр амар дэвслүүлнэ гэдгээ мэддэг байхгүй яа чи. Би юу нэг сошиал хүмүүсээс амар айдаг. Би Монгол улсын иргэн биш ээ гэдэг юмыг яг одоо энэ хүмүүс нэг одоо хүртэл ойлгоогүй хүмүүс ахаа зөндөө байгаа. Тэгээд би бас энэ нэвтрүүлгээр хэлж байгаа. Яагаад гэвэл миний их зурчигтаад байгаа болохоор би зүгээр өөрийнхөө төлөө үг хэлж байгаа. Тэр хин нэгний төлөө биш. Ер нь бол шалчханж байгаа л одоо энэ орчин үеийн хүүхдүүд банд нарыг харахад л ер нь шалчханж байгаа л банд нар л шүү дээ.